За, сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За, тэгээд миний хувьд Улс төр эдийн засгийн институтийн хос шилжилт үйл явц үр дүн гээд энэ илтгэлийг сая өнөр танилцуулсан. Өнөр бит хоёр уулын нэг 10 хэдэн жилийн өмнө санхүү эдийн засгийн их сургуулийн 90 жилийн эрдэм шигний хуралд анх энэ санааг илтгэхэд тэгээ би явандаа энийг нэг арайдайхан олон улсын хэмжээний судалгаа болгох юмсан, төвөрийнхөө хэмжээг ихсгэх юмсан гэд ингэж бодож явж байгаа. Тэгээд энэ жил өргөтгөөд арай жоохон үр дүнгууд гаргаж авсан. Тэр үр дүнгуудээ танилцуулъя гэж бодож байгаа. Тэгэхээр манад өнөөдөр явагдаж байгаа нэг сонин үзэгдэл байна. Энэ бол яг үхээр улс төрийн хүрээнд ч эдийн засгийн хүрээнд ч ингээд 90 оноос хойш хоёулан гаруй зэрэг шилжсэн. Тэгээ энэ зэрэг шилжилт явагдсан нэг 30 гаруй улс байгаа. За яг нь ер нь бол хуучин ч нөгөө социалист 15 улс байсан. Тэгээд яагаад 30 болцсон гэхээр ингээд зарим нь задраад зөвлөлт холбоот улс чинь бүрэлдэхүүндээ өөрөө 15 улстай байсан тий. Тэгээ ингээд задраад явсан учраас одоо ингээд тоолохоор бараг 30-аад улс байна. Тэгээ энэ 30-аад улсын 30-аад жилийн хооронд болсон үйл явдал яг юу болсон юм тий. За өнөөдрийг хүртэл энэ пост социалист шилжилт гэдэг юм ер нь дууссан юм уу, дуусаагүй юм уу, юу болоод байгаа юм, бүгдээрээ нэг газар очиод байгаа юм уу, өөр газар руу яваад байгаа юм уу гэдг нь бол тийм юу эргэлзээтэй байгаа. За тэгээ энэ үнд хариулт өгөх зорилгоор тэгээ бас ингээд нийт улс орнуудын хооронд нь харьцуулаад ямар ялгаанууд байна гэдгийг гаргаж ирэх зорилгоор энэ судалгааг хийсэн. За тэгээд зарим нэг зүйлээр урд хойно баяжуулаад ер нь бол яг илтгэл тавих зорилгоор юу бичсэн пейперийнхаа хүрээнээс бол нэлээ хальсан тийм юм ярина. За тэгээд эхлээд бол би танарт нийгмийн хөгжил, за тэгээд нийгмийн хөгжилтэй холбоотой энэ шилжилтийн тухай ямар онол байдгийг гэдгийг танилцуулъя. За дараа нь ер нь бидний оруулж ирж байгаа нэг шинжилгээний арга зүй байгаа. Ингээд нэг шилжилт яг яаж явагдаад байгаа гэдгийг ингээд нүдэнд харагдах тийм геометр дүрслэлтэй хийдэг нэг арга зүй боловсруулсан. Тэрийг та нарт танилцуулаад яг тэр арга зүйхаа үүднээс энэ шилжилтийг харахад юу харагдав гэдэг талаар ерөнхий танилцуулга хийн. За тэгээд Монголд өнөөдөр яг ямар байна? Монголын юугаараа одоо бид нар шилжилтийн одоо тэргүүлэх улсуудтай харьцуулахад дутуу байгаа, юугаараа арай жоохон илүү яваад байгаа гэдэг талаас нь танилцуулъя. За тэгэхээр ер нь энэ чиглэлд хийж байгаа судалгаа яг гэхээр нэг хэсэг хүмүүс нь зөвхөн улс төрийн хүрээний шилжилтийг тайлбарлаад байгаа. Тэгээд зөвхөн улс төрийг нь салгаж аваад тэгээд ардчлал хэр зэрэг бэхжиж байгаа ардчлалын институт тухайн улсад хэр зэрэг хөгжилтэй болов гэдэг талаас нь тайлбарлацдаг. А зарим нэг хэсэг хүмүүс бол зөвхөн эдийн засгийн реформуудыг тайлбарлаад тэгээд пүүс компаниудын төвшөнд ямархуу байдал ажиглагдаж байна. Одоо нэгсэндээ бид нар чинь цэвэр улсын үйлдвэрлэл дээр тулгуурласан бараг хувийн өмч байхгүй тэр системийг одоо бид нар зах зээлийн эдийн засгийн систем рүү ингээд шилжүүлэхээр тэнд ер нь юу болоод байгаа институцийн чадвархаасаа шалтгаалаад ямар үр дүнгуудад хүрээд байгаа гэдгийг бол ийм панел өгөгдөлтөй компани дата өгөгдлүүд дээр хүмүүс судалгаа хийгээд маш том үр дүнгууд гаргаад авсан байдаг. Гэтэл улс орны хэмжээнд ингээд нийлүүлж байгаад судалгаа хийсэн тим кейс их ховор байгаа учраас яг зөвхөн судлаач хүний үүднээс харах юм бол энд нэг тийм судалгааны орон зай цоорхоо байгаад байгаа. Тэгээ энэ тал дээр нэг судалгаа хий гэж бодсон. Хоёрд нь ямар асуудал байна вэ гэхээр ер нь анх ингээд пост социалист орнууд бүгдээрээ шилжээд тэгээ бүгдээрээ нэг л юм руу явах юм байна гэж ойлгож ирсэн. Тэгээ яг явах арга замууд нь бол магадгүй өөр байх боломжтой байх. Гэтэл сүүлийн жилүүдэд ингээ хараад байсан чинь нөгөө шилжилт чинь ингээ дундаа очоод зогссон, зарим нь бүр ухраад явдсан, тийм хэсэгжсэн янз бүрийн реформууд хийгдсэн, ямар траектортой яваад байгаа ч ойлгохгүй болоод тэгээд ийм институцийн чиглэлийн судалгаа хийдэг хүмүүс бол нэг тийм юм болоод байна гэдгийг бол мэдээд байгаа. Гэхдээ яг хідэн ялгаатай юм руу яваад юу болоод байгаа гэдгийг бол онлын хүрээнд хэлээд байгаа мөртлөө яг практик эмпирик дата дээр судалгаа хийгээд үр дүн гаргаад авсан тийм тохиолдлууд бол маш бага. Нөгөө талаасаа бас шинжилгээ хийж байгаа арга зүй нь бүгдээрээ явсаар гад нэг л газар очих юм байна гэдэг тийм шинжилгээний арга зүй хэрэглээд байгаа учраас ер нь бас яг тэр онлынхаа тэр нэг ялгаатай байдлыг илэрхийлж чадахгүй нэг тийм байдлууд ажиглагдаж байгаа. За тэгэхээр бид нар энэ удаагийн судалгаан дээрээс ингээд улс төр эдийн засгийн хүрээнд ингээд хос шилжилт хийгээд энэ хос шилжилт нь
яг үнэндээ бол юм шугамн процесс биш, маш нийлмэл тийм шугамн процесс байна. Тэгээ улс төрийн эдийн засгтаа эдийн засгч улс төрдөө нөлөөлөөд ингээд янз бүрийн тархиторууд зураад байгаа юм байна гэдэг ийм байдлаар хандж байгаа. Тэгээд юу хүмүүсийн тэр онлын сэтгэлгээнд хүрсэн тэр зүйлийг эмпирик датан дээр баталж нотлох гэж оролдож байгаа ийм байдал байгаа юм. За тэгээд бид нар энийг ярихын тулд эхлээд нийгмийн байгууллал гэдэг юмны талаар ярих хэрэгтэй. Тэгэхээр нийгмийн байгууллал гэдэг бол ингээ хүмүүс ямар нэг байдлаар ингээ цуг амьдраад тэр цуг амьдрахтаа институцийн одоо хууль дүрм журмын тэгээд ямар харилцаан дээр ямар хүн ямар үүрэгтэй оролцох уу, тэгээд нийгмийн чинь үнд зүйл нь яг юу байх ёстой гэдэг энэ олон зүйлийг нийлүүлж хагаад нийгмийн байгууллал гэдэг ийм ойлголтоор нийгмийн шинжилгээ ухаанд тайлбарлаж байгаа. За тэгээд энэ нийгмийн байгууллагын тухай ингээд нийгмийн байгууллал дотор тодорхой нэг институт дүрм журм байх ёстой, норм хэв хэмжээ байх ёстой, эрх мэдлийн бүтэц байх ёстой, нийгмийн бүлгүүд хоорондоо яаж харилцах уу ч юм уу те. Ийм талаас нь бол ингээд анхны судалгаануудыг хийсэн томоохон эрдэмтэд бол энэ байд. За тэгээд бид эндээс нийгмийн байгууллал ер нь бол 4 том хүрээнд явагдаж байгаа. За тэгээд нэгдүгээр хүрээ нь бол улс төрийн хүрээ. Одоо бид нэг нийгмийг удирдах байгаа эрх мэдлийн зохион байгуулалт. Энэ хүрээ. А хоёрд нь яг үхээр баялаг бүтээгээд түүнийгээ үйлдвэрлээд хуваарлаж байгаа энэ хэсэг буюу эдийн засгийн хүрээ. За тэгээд социал буюу нийгмийн дотор талд байгаа нийгмийн гишүүд болон бүлгүүдийн хоорондын харилцааг илэрхийлдэг энэ социал хүрээ. За тэгээд хамгийн сүүлд нь нийгмийн үнд зүйл, мэдлэг, уламжлалын гэсэн ийм соёлын хүрээ. Энэ 4 хүрээ нийгэмдэр ингээд давхардаж оршиж нийгмийн ерөнхий байдлыг тодорхойлж байгаамаа гэж ингэж харж байгаа. Тэгэхээр нийгэм гэдэг энэс ч өөр хүрээнүүд бас байгаа. Тэгэхээр бид нар гол томоор нь аваад үзэхэд бол энэ том 4 хүрээ хоорондоо ямар нэгэн араа шүдээр ингээ холбогдоод тэгээ нийгэм гэж нэг дүр зураг байгаад байгаа юм байна гэж. За тэгэхээр энэ 4 хүрээний эхний 2 хүрээн дээр бид нар судалгаа хийж үзсэн. Улс төр эдийн засгийн харилцан үйлчлэл дээр судалгаа хийж байгаа. За тэгээд цаашдаа бол мэдээж энэ нийгмийн бүлгүүд болон соёлын ийм хүрээн дээр судалгаа хийх шаардлагууд бол байгаа. Саяхан Шинжилгээ академийн философийн хүрээлэнгээс зохион байгуулад энэ шилжилтийн одоо сургамж үр дүнгуудын талаар нэг томоохон хурал хийлээ. Их олон том хүмүүс очоод илтгэл тавиад ирлээ. Нэг намрын инквайргаа манай амраавах шинтер гэл нэгэд эдийн засгийн талаас те Батминдугаа бас эдийн засгийн талаас тайлбарлаж байсан. Тэгээ тэн дээр нэг философийн хүрээлэнгийн Гантуя гэдэг профессор ингэж яриад ирлээ л дээ. Бид нар ингээд ахын хүрээнд янз бүрийн өөрчлөлт гарсныг бол ингээд яриад байна. Эдийн засаг, улс төрийн хүрээнтэй. А гэтэл ингээд нийгмийн оюун санааны хүрээнд маш том өөрчлөлтүүд гараад байгаа гэдгийг бол бид нар сайн харахгүй, сайн барихгүй байна. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн маш том судалгаанууд хийгдэх ёстой гэдэг. Тэгэхээр тэр нь бол одоо энэ соёлын хүрээний, мэдлэгийн хүрээний бидний үнд зүйл дээр ямар өөрчлөлтүүд гараад байгаа юм яг энэ явц чинь тий. Тэгэхээр одоо бид нар чинь нөгөө ахуун орчингоо тодорхойлоод тэгээд бидний оюун санаанд нөлөөлөд байгаа юм уу? Бидний оюун санаа нь ахуугаа аваачаад чирээд байгаа юм уу? Нэг философийн айхтар том асуудалтай аль нь ч алигаа хөдөлгөөд байгаа нь сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ ийм юм болоод байна гэж. За тэгээд эхлээд би танарт яг бас энэ илтгэл дотор хөшүүрэг болж хэрэглэгдэх нэг зүйлийн талаар тайлбарлая. Тэгэхээр яг үндэсний баялаг гэж юу юм бэ гэдэг асуултанд манай эдийн засгчид ингээд үе үед өөрөөр хариулээд ирсэн байна. За ингээд 16-аас 18 дугаар зууны үед бол энэ меркантилист гэдэг урсгал, мерканте гэдэг бол худалдаа гэсэн үг шүү дээ, тий. Энэ худалдаа ер нь эдийн засгийг гол тодорхойлдог юм байна гэж үзээд тэгээд үндэстнүүдийн баялаг нь юу юм бэ гэхээр алтан мөнгө гэдэг ийм зүйлүүд бол хамгийн гол баялаг. Тэгэхээр ерөөсө хамгийн баялаг үндэстэн гэдэг бол алтан мөнгө цуглуулад л авцсан л үндэстэн бай таарах гэдэг юм. Тэгэхээр энэ бол нөгөө колоничлын системийг одоо тайлбарлаж байгаа гол механизм тий. Яасан гэхээр ингээд хүчрхэг гүрнүүд ядуу бороо гүрнүүдийг очиж аваад тэгээд алтан мөнгийг нь цуглуулаад тэгээд ийм эрх мэдлийн хүрээ үүсгэсэн бас нэг ийм тал байж магадгүй. За дараа нь энэ физикратууд гэдэг яг сонгодог эдийн засгийн өмнөхөн байсан энэ хүмүүс бол тэр үед яасан гэхээр нөгөө газар тариалангийн бүтээгдэхүүн нэлээ их болоод тэгээд нэг газар бол яг шинээр бүтээгдэхүүнийг бий болгодог юм байна. Энэ дээр баялаг бүтдэг юм байна гэж нэг хэсэг эдийн засгчид явсан. За тэгээ манай Адам Смит ахаас эхлээд юу гэсэн гэхээр үйлдвэрлэл хөдөлмөрөөр бий болсон бүх зүйлийг л бид нар баялаг гэж ойлгох юм байна гэж тайлбарласан. За тэгээд Маркс ах бол юунаас ярьж ихэлсэн гэхээр нөгөө Рикардо чинь яг хөдөлмөрийн бүтээгдэхүүний үн чинь юугаар тодорхойлох вэ гэхээр оролцсон хөдөлмөрийн хэмжээгээр тодорхойлогдох. Ингээд хөдөлмөрийн өртгийн онол гэдэг нэг айхтар юмыг
ярьсан байсныг Маркс шууд татаж ирээд нөгөө хөдөлмөрийг хийдэг хүмүүс чинь ажилчид юм биш үү? Тэгсэн чинь яагаад бүтээгдэхүүн үн цэнийг тодорхойлдог ажилчид нь бий болгосон баялгаа баг авдгүй юм бэ тий? Өөр хүн дээр ингээ хамаг баялаг нь очтгийн гэдгээс эхлээл тэгэхээр Маркс нэг тийм эвгүй зам зураад яваад өгсөн нэг юм байгаа. За тэгээ яг тэрний дараа нь неоклассик эдийн засгч гэдэг одоо бидний гол эдийн засгийн одоо ялангуяа микро эдийн засгийн үндэслэл гаргаж байгаа Маршал Байлраас эдгээр бол баялаг гэдэг бол зах зээлийн үнэлгээгээр тодорхойлогдох ёстой гэдэг ийм концепц энэ төр тавиад явсан. За тэгээд Кейнс дараа нь бол яасан гэхээр энд том маргаан байдаг. Энэ Кейнсээс өмнөх бүх эдийн засгчид бол эдийн засгийг тайлбарлахдаа нийлүүлэлтийн талаас их хвчлэн тайлбарлаж байсан. Тэгэхээр бид нар энэ эдийн засгчдыг хойно байна уу, урд байна уу хамаагүй бүгдийг нийлүүлж байгаа сонгодгоо гэд нэрлэж байна. Гэтэл манай Кейнс хахаас эхлээд юу болсон гэхээр наад үйлдвэрлэлийн чинь эрэлт тал нь тодорхойлох юм биш үү гэдэг асуудал ярьж эхэлсэн. За тэгээ эндээс ер нь бол үйлдвэрлэлийг тодорхойлох гол хүчин зүйл нь бол бодитоор тодорхойлогдож байгаа эрэлт байх ёстой гэдэг энэ санаанаас ярьж эхэлж байгаа. За дараа нь бол яасан гэхээр 1950-60-аад оноос эхлээд өсөлтийн онол хүчтэй гарч ирээд тэгээд энэ өсөлтийг бий болгодог гол зүйл нь хуримтлал тий. Тэгээд өсөлт бол технологиор дамжиж хэрэгжих ёстой гэх. Тэгээд ингээд мэдлэг технологи гэдэг энэ юмнууд бол үндэсний том баялаг юм байна тий. Одоо яасан гэхээр ингээд шинжлэх ухааны технологи руу хөрөнгө оруулалт хийгээд тэр нь яг үгээр технологи бий болгоод технологи нь дараа нь инновацаар дамжаад ингээд бид нарт ингээд маш олон бүтээмжтэй янз бүрийн баялагууд бий болчих юм байна штэ гэд ингээд тайлбарлаж эхэлсэн. За тэгээд одоо 1990 оноос хойш хүчтэй тайлбарлаад байгаа зүйл нь Ленин институт гэдэг юмар. Өөрөөр хэлбэл яг үнэндээ бол ингээд баялагууд нь ч байж байна, өмчин ч юм уу ингээд бүх технологи ч юм уу байж хахад эдрийг хооронд нь уялдуулж явуулж байгаа дүрм нь эвгүй бол тэгэл ерөөсөө юмд хүрдэх юм байна. Дүрм журам чинь хамгийн чухал юм байна штэ гэдэг ийм томьёоллуудыг ярьж эхэлсэн. За тэгээд нийгмийн хөгжлийн ийм хэдэн онол байгаа. 10-аад онол байна. Ер нь нийгэм яагаад хөгждгийг, тэгээ яагаад өнөөдөр байгаа улс орнууд ингээд бүр ялгаатай байгаад байгаа юм тий. Энийг тайлбарлах гэж оролцсон юм онолууд. За тэгээд эхний үед бол нийгмийг нөгөө байгалийн шинжлэх ухааны замналаар тайлбарлах гэж оролцсон. Одоо дайрам нь бол одоо ингээд амьтын яаж хөгжсөн бэлээ, тэгээ хүнд яаж хүртлээ хөгжснэг ингээд эволюцийн хууль гэдэг юмар тайлбарлсан. Яг тэр шиг нийгэм бас ингээд бүдүүлэг нийгмээс ахуулаад ингээ хөгжсөөр хагаад асар өндөр хөгжилтэй төвшөнд хүрээд ирэх болох юмаа гэдэг нэг тийм эволюц маягийн онол эхэлж гараад тэгээд энэ эволюцийн онолоор бол ингээ нийгэм зэрлэг нийгмээс барбар нийгэм рүү яваад тэгээд иргэншсэн нийгэм бий болох юм байна гэдэг ингээ тайлбарлаад эхэлж байгаа. За дараа нь манай марксист эдийн засгийн онолоор бол яг үхээр Маркс эхлээд ингээд газар зүйн шинжлэх ухаанаас санаа авсан. Яасан гэхээр газрын гадарх чинь нэг юм пармац гэдэг юм давхаргуудтай тэрийн шиг ингээд нийгэм юм давхаргуудтай байгаа доод давхаргаас дээд давхар руугаа ингэж хөгжих юм шүү гэдэг асуулттай. За тэгээд энийг дараа нь ингээд Ленин энэ төр хөгжүүлээд 5-6 ийм үе шаттай пармац байх юм байна. Уул нь Маркс эхлээд бол нэг 3 шаттай юм хэлсэн юм билээ. Хүн байгалийн хараад, хүн хүнийхээ хараад, хүн техникийн хараад гэдэг ч юм уу нэг тиймэрхүү нийгмүүд байх юм байна гэж явж исэн чинь дараа нь ингээд маш нарийн болгож жагаад хүү нэгдэл, боол, феодал, капиталист тэгээд социалист нийгэм гэж байх юм байна гэж тайлбарласан. Тэгэд энд бол ингээд үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн харилцаа гэж хоёр юм. Тэгэд энэ үйлдвэрлэлийн харилцаа нь үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй хоорондоо зөрчилд ороод ирэхээр нийгмийн ингээд ховсол явагдаад байх юм байна гэж Маркс бол тайлбарласан юм. За дараа нь энэ модернизацийн онол гэдэг одоо манай эдийн засгт бол хөгжлийн экономикс төр илүү заагаад идэг тий. Маркстай яг адилхан юм 5 үе шаттай нийгмийн хөгжил тайлбарлахдаа гол нь механизмыг өөрөөр тайлбарласан. Нийгэм нэг стейтээс нөгөө стейт руу юм уу үе шат руу шилжихтэй түрүүний ингээд ангийн тэмцэл ч юм уу ингээд нөгөө нийгэм дотор байгаа ангиудын хоорондын ийм зөрчлөөс болохгүй технологийн дэвшлээс болж ингээд нийгэм дээшээгээ хөгжөөд байх юм байна гэсэн нэг ийм тайлбар. За сүүлд нь яасан гэхээр ер нь хөгжлийг ингээд дэлхийчлээд хардагч тийм байгаад байна тий. Дэлхий ингээд нийтээр нэг харахаар нэг улсын дотор баян хүнч байдаг, ядуу хүнч байдаг ингээд бүгд нийтлэг тий. Тэрийн шиг дэлхийг нийтээр нь харахаар баян улс ч байж таар нь ядуу улс ч байж таар нь дэлхийн яг кор цөмөн болж байгаа улсууд өнөөдөр одоо Хятад Америк уулзаад байх шиг байна тий.
одоо 2 core уулзаа тэгээ юу гэж байгаа мэдэхгүй тийм. Иймэрхүү маягаар ингээд тэгээ тэрнийг нэг дагалдсан нэг хідэн хүрээ яваад байх юм шиг байна гэд тайлбарлцдаг ийм онлууд байгаад байна. Тэгээд бид нар энийг дагаж даяарших гэж үзсэн байх. Тэгээ хаананч байх энэ дэлхийн хөдөлмөрийн хуваарийн хаана очиж зогсох ёстой мэдэхгүй. Бид нар чинь социалист хөдөлмөрийн хуваарьд нэг жаахан гадуур хагдсан байсан юм шиг лээ шүү дээ. Бид нар чинь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнэл бэлдээд байж тэгээ яг та нарыг бид нар ингэ чирээд яваад байна гэж тохирсон юм да. Нэг тиймэрхүү хөдөлмөрийн хуваарьуд хийгээд байдаг байсан. За тэгээд сүүлд нь энэ институцийн онол болон ингэ соёлын ийм яг ингээд ахуугаас жаахан эдгээр чинь ер нь жаахан ахуулаг. Гэтэл эдгээр нь жаахан тийм оюунлаг гэмээр юм да тийм юмар ингээд нийгмийн хөгжлийг тайлбарлаад байгаа. За тэгээд нийгмийн хөгжлийн эхний шатанд бол ингээд эрх мэдэл нэг гарт төвлөрсөн хаан засаглал байдаг байсан бол дараа нь улс төрийн институт нэлээд хөгжөөд тэгээд төрийн институт тогтвортой болоод тэгээд ард засгийн институт хөгжөөд тэгээд ингээд дагаад эдийн засгийн хөдөө аж ахуй дамгаалж ирсэн бол одоо ингээд технологи өндөр дамгаалсан мэдлэг суурилсан эдийн засагт хүрнэ гэдэг ингээд ийм гоё юмнууд ингээд хүмүүс хилээд байгаа. За тэгээд яг үнэндээ бид нар өнөөдөр яах гэж байна вэ гэхээр социалист гэж нэрлэжсэн улсууд капитализм руу явсан юм шиг байна. Одоо тэгээд ойлгочихъя тий. Капитализм руу цаад нүүсэн. Тэгээд яасан гэхээр социализмаас бусад бүх нийгмийн одоо хэрвээ тэр формацууд байсан бол формац руу яаж орох онолууд гэж байгаагүй. Яасан гэхээр эхлээд практик нь явцсны дараа эн чинь ингэ явцсан юм байна штэ гэж тайлбарладаг байсан бол хамгийн сонирхолтой нь социализм бол эхлээд онол нь бий болоод тэгээ онолын дагуу хүмүүс их ухамсартайгаар байгуулах гэж оролдсон тийм нийгмийн формац байгаад байгаа. За тэгээд тэрийг анх байгуулахдаа яасан гэхээр 1848 оны 2 сард нэг асар тийм сүнслэг ном бичигдсэн. Тэгээ энэ бол яг гэхээр Европоор коммунизмын хий үзэгдэл тэнүүчилж явна гэж ядаж ихний өгүүлбэр нь тэгж эхэлдэг. Коммунист намын тунхаг гэдэг зохиолыг Маркс Энгельс хоёр бичсэн. За тэгээ 1871 оны 3 сарын 18-нд Парисын коммун гэдэг ажилчин анги нэг удаа төрийн эрхэнд гарцсан байгаа. Нөгөө нөхдүүдийн яриад байгаа шиг нэг тийм болоод. Тэгээд юусан гэхээр Маркс Энгельс нар бол бодож жагаад ер нь бол ингээд капиталист нийгэмд ажилчин анги хөрөнгөтнүүдийн хооронд маш том зөрчил байсаар хагаад дараа нь яг үгээр энэ ангийн тэмцлэр ажилчин ангин дээрээ гараад тэгээд төрөө барих юм байна гэдэг тийм логик бол байсан тий. За тэгээд 1910 тэгтээ энэ Маркс Энгельс хоёр ингэж бодсон юм билээ. Ер нь бол тэр үеийн хамгийн өндөр хөгжилтэй капиталист оронд эхэлж хувьсгал гарна гэж ойлгосон. Тэгсэн чинь бүр бараг феодализм шахуу байж исэн Оросд хувьсгал гарцсан нөгөө бодсноос нь өөр юм болсон нэг юм кейс байгаа. За тэгээд их сонирхолтой нь 1921 оны 3 сарын 18-нд бид нар одоо ингээ Хяхтад хувьсгал хийж байгаа нэг сонирхолтой давхцал байгаад байгаа. Энэ Парисын коммун манай яг 50 жилийн дараа яг тэр өдөр нь бид нар Хяхтад божигнуулаад байсан байгаа. Тэгээд энэ ямар холбоотой юм бөө нэг тоо бай. Тэг яагаад 18-нд давхцсан 50 жилийн дараа тий. За нөгөө талаас нэг сонин тоо байгаад байгаа юм байна. Яг тэр Парисын коммун 72 өдөр болоод тэгэл иргэцсэн буцаад. Тэгээд хэрвээ 1917 онд социалист хувьсгал ялаад 89 онд унсан гэж ойлгол бас 72 жил байгаад байгаа байхгүй. Тэр энэ 72 ямар ч байсан одоо социализмд бол их харьштой. Тэгээ энийг бас судлах хэрэгтэй. 7-2 жам ороод байгаа юм нэг тийм бай тий. За тэгээд яаж юм гэхээр Маркс болон нөгөө төрөний модернизацийн онол хоёр ийм маягийн Марксийн нь болохоор ийм 5 үе шатыг дамжин тэгээ үе шаттаас нөгөөр үсрэхтэй заавал ангийн тэмцэл явагдаал ингээл нөгөө нийгэм дотор ингээ нийгмийн бүлгүүд хооронд асар том зөрчил гараад тэгэл нөгөө тийшээ явж байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ Ростовгийн онлоор бол бас 5 үе шаттай. Гэхдээ энэ бол технологийн дэвшлээс болоод байна. Энд уламжлалт технологитой байжгаад тэнд яг үгээр хуримтлал бий болоод хуримтлалаас тэнд технологи бий болоод тэгээд технологийн инновацийг бий болгоод тэгээд хэрэглээний нийгэм бий болно гэд ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Айл нь ямар ч байсан дээшээ ингээд өсөөд яваад байгаа юм байна. За тэгээд би одоо Монгол улс энэ онлуудаар яасан юм бэ гэсэн чинь ингээл Монголыг нөгөө фармацийн онол дээр аваачаал тавьсан чинь асар сони юм болсон. Хүү нэгдэлт байж байгаа л боол баг Монголд ажиглагдaltaгүй феодал руу дахиад орцсон. Тэгээд феодлаар аль байж исэн юм л да. Яг үнэндээ бол нөгөө 21 оны хувьсгал ялах үед тий. Тэгээд одоо яах вэ гэхээр чинь
дараагийн шат нь капитализмаар ороод тэгээд социализмд орох ёстой байсан чинь Ленин багш тэгж хэлсэн юм шиг байна. Тий. Хоцрогдсон буураа орон ялсан пролетарын тусламжтайгаар капитализмыг алгасаар социализмд орж болно гэдэг айхтар өгүүлбэр хэлсэн л гэдэг нь би тэр өгүүлбэрийг яг Ленин багшийн бичснээр нь олж хараагүй. Гэхдээ яг тэгэл манайхан дагаад капитализмыг алгассан. Тэгээд одоо ийм нэг сайхан сургаж байна шүү дээ. Ингээд капитализмыг алгасах гэж. Тэгээд бид нар социализмын үед энүүгээр айхтар их бахархдаг юм байсан. Одоо бол бид нар капитализм руу ухрагч гэдэг энийг буцаад зурмаар юм шиг байгаа нэг. Хоёрд нь энэ Батсуур гээд эдийн засгчийн хийснээр нөгөө Оростовгийн 5 үе шат нь энэ байна л да. Тэгээ Монгол бол энэ уламжилт нийгмээс шилжилтийн өмнөх нийгэмд л бай. Одоо л нэг дэд бүтэц аж үйлдвэржилт дөнгөж эхэлж байгаа байна гэдэг байгаа. Тэгэхээр манайх ч одоо нэг юм 2 дугаар левелээс бараг гараагүй. Тэгээд дараа нь тэр хурдтай хөгжлийн нийгэм рүү орж аж үйлдвэржээд шинэ технологи бий болоод дараа нь эдийн засгийн энэ төгөлжиршилт бий болоод тэгээд чинээлэг одоо хэрэглээний нийгэмд очих юм л да. Гэтэл яг үүндээ бол бидний ахуй нь 2 дугаар төвшин хэрэглээ нь бараг 5 дугаар төвшөнд очсон нэг юм асар том зөрчилтэй. Одоо бидний хэрэгжилж байгаа юмнууд бол Америкаас нэг ялгаа байхгүй. Гэтэл хийж чадах юм нь энээс дээш байдаггүй. Ингээд маш том тийм зөрчилд очоод хүн амьтанд чирэгдэж явж байгаад нэг юм өсөрч харьяагаад явцсан юм сони юм болоод байгаа. Тийм. За тэгэхээр эндээс нэг зүйл ажиглагдана. Марксийн онолоор бол бид нар Европын орнуудын хөгжлийг тайлбарлаж болох хэдий ч Аз болон бусад газруудын хөгжлийг яг тайлбарлаж болж чадахгүй. Нэг юм асуудал. За тэрийг тайлбарлах гэж оролдохороо юу руу ороод ирдэг вэхээр цивилизацийн онол руу ороод нэг цаг хугацаанд соёл иргэншлийн янз бүрийн төлөвүүд ингээд зэрэгцээд оршиж явах юм байна гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За тэгсэн тэр одоо бидний шилжилт чиг сони болчиход байгаа байхгүй. Хүний нийгмийн хөгжил ингээд дээшээгээ явдаг бол хэрвээ бид нар Марксийн онолоор бол буцчихж байгаа нийгмийн хөгжил ухарчж байгаа юм л да тий. Нэг юм сони болцсон. Тэгээ одоо энийг юу гэж тайлбарлах вэ? Тэгээд нийгмийн хөгжил ухарч болохгүй учраас 90-ад оны ихэнх үед гэнт онолгүй болчихгоотаа манайхан юу гэж ойлгосон гэхээр ер нь бол юу яа. Иргэншлийн онолоор энийг тайлбарлая. Бид нар ингээд энэ өрөөнд байж байгаа тий. Бид нартай зэрэгцэж оршиж байгаа өөр нэг өрөөрөл зүгээр л хажуу тийшээ л орцсон. Тэгэхээс биш нэг хайхтар ухарж доод давхар махвар руу ороод байгаа юм бол биш байх шүү гэд ингээд нэг баахан тайлбарлаад явсан кейсүүд байгаа даа. За социализм бол яахан бүтэхгүй нийгэм гэдгийг ер нь 1930-аад оноос эхлээд хүмүүс хэлээд ирсэн. Ер нь энэ яагаад бүтэхгүй вэ гэдгийг хоёр юмар тайлбарлах хэрэгтэй. Нэгдүгürt энд бол коммунизмд орохоор чинь мөн байхгүй болчих واخгүй. Ер нь бол төрийн байгууллагууд ч бараг байхгүй болно. Зөв надад юу гэж зааж байсан гэхээр төрийн бүх байгууллага байхгүй болоод эцэстээ үйлдвэрчний хэвлэл бий үлдэх юм гэж нараа өгч бас нэг заалгасан. Нэг ийм заалгаад тэгээ одоо яаж ч одоо тэр нам төрүүд нь алга болох юм мэдэхгүй. Ямар ч байсан коммунизмд очихороо бол тэгнэ. А коммунизмд очихын өмнө ингээд коммунизмын материал техникийн бааз гэдэг юм байгуулсан бол хинд ч хүрэлцээтэй асар их баялагийг бий болгочих тэр хүмүүс бол одоо тэгэл хангалттай нийгэмд бол тэгээд их ухамсартай болчихно. Тэгээд яг өөрийнхөө хэрэгцээний хэрээр тэр дотроос юм авч хэрэглээд тэгэл байж гэн. Тэгээс шунаал би байхгүй юм илүү юм авч ингэж хоримтлуулаад байхгүй гэж л тайлбарласан юм л та. Тэгээ одоо тийх байсан ч юм уу үгүй ч юм уу. Тэгээ нэг хүнээс Монголын материал техникийн бааз хаана байгаа вэ гэсэн чинь гурвалжингийн гүүрнээс орбит хүртэл байгаа гэж тайлбарласан байдгийн. Тэгээ одоо бодоход нэрээ тэр ингээд төмөр замын урдуур ингээд баахан олон юу агуулах байсан юм билээ. Тэгээ тэнд л одоо ингээ манайх материалал цуглуулж исэн юм бэ. Тэгээд яг материал техникийн баазаа ингээ байгуулах гэж итэл тэгээд 90 он гараад тэгээд тэр нь устдаад одоо зарим нэг байшин байж л байгаа л да тий. Тэгээд яг материал техникийн баазын голоор ингээ төмөр замаа явуулсан байгаамаа тэр чинь бас их ухаантай. За тэгээд ингээд юусэн гэхээр үнийн мэдээлэлгүй нийгэм ер нь байж болох уу гэдэг асуудал. Бид нар чи өнөөдөр үнийг баримжаалж эдийн засгийн үйлдэл нь яваад шүү дээ. Юм үнд ороод ирвэл тэрийг бид нар үйлдвэрлэн хэрэгцээтэй юм болоод үнд орж байгаа байлгүй дээ тий. Хэрвээ аливаа нэгэн бараа бүтээгдэхүүний үн буугаад унах юм бол энэ хэрэгцээгүй болж байгаа юм ямар ч бас нийлүүлэлт нэгсэж байгаа юм нэг юм болоод тэгээ бид нар тэрүүгээр л баримжаалж үйлдвэрлэлийг явуулж байгаа болохоос ингээ одоо юу хэрэгтэй болох уу гэж бодвол ингээ үйлдвэрийн газар нэг судалж модлаад яваад байгаа юм цаашаа юм. Тиймэрхүү байдаг. Гэтэл үнийн мэдээлэл алгуулчихаар энэ нийгэм бол нэг байж боломгүй юм байна. Хоёрд нь төвлөрсөн төлөвлөгөө хийдэг. Одоо биднэрт хэрэгтэй бүх юмыг нэг байгууллага ингээ мэдээд тэгээд ингээд тэр жилээ үйлдвэрлэл ингээд төлөвлөгөө гаргаад тэгээд компаниуд руу дамжуулчихна.
компаниуд тэрийг нь хийгээд тэгээд улсын байгууллагууд ингээд явуулсаар хагаад одоо яадаг вэ гэхээр энэ үйлдвэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг төв түүхийн эдийн бааз хуваарлаад аймагуд дээр аваачаад аймгийн сумын худалдаа бэлтгэлийн ангид аваачаад худалдаа бэлтгэлийн ангийн агент аваачаад малчин давж өгөх тохиол та. Тэгэхээр яг баатрын гутал урагдана гэдгийг яаж мэдээд байгаа нь маш сонин. Тэгэл баатаргууд нь гутлаа. Тэгтэл нөгөө баатар дорж хоёр чинь одоогийнхаар бол хувцсны одоо бэккүүсэн шал өөр хоёр нөхөр байгаа шүү дээ, тий. Гэтэл тэр хоёр нөхрийг одоо хоёр өөр сонирхолтой нөхөр хоёр өөр юм хийх гэхээр маш төвөгтэй болоод идэг байсан учраас бүгдэнд нь ижилдөө форм хийчих хэрэгтэй болчихж байгаа. Социализмын үед тий. Тэгээ бид нар ч одоо баг социализмын үед сумын төв дээр давхиж очиад сумын дарга нь явж байгааг баг мэдчих болно да. Нэг дипломат бариад тэгээ нэг юм кракул захта пальто өмсөд явж байгаа юм бол да. Энэ байна. За энэ багш нь юм шиг байна. Энэ эмчин юм шиг байна. Ингээ хувцсыг харж агаад ер нь бол баг ялгахчаар тийм нэг хідэн бүлэгт хуваагаад үйлдвэрлэл явуулсан байгаа. Тий. Гэтэл улс орны хэмжээ томроод ингээ асуудал томроод ирэх юм бол энэ төвлөрсөн төлөвлөгөөг яаж хийх вэ гэдэг нь маш асуудалтай байсан. Тэгэхээр энэ хоёроос логикоор хөөсөрөөд ер нь социализм чинь унчих юм биш үү гэдгийг 90 оноос хүмүүс ер нь ярьж ил байсан асуудал л да. Тий. За тэгээд дараагийн нэг яг уу бас нэг юм механикчсан онол би танарт тайлбарлая. Тэгээд яасан гэхээр анх шилжилт хийж эхэлж байхад ингээ бүгдээ нэг дор байж байгаад тэгээд нийгмийн ухааных нь бол ингээд яваад бүгдээ нэг газар л хүрнэ гэж ботсон. Гэтэл энэ стахастик процессын онолоор бол ингээд дундаа янз бүрийн байдал тодорхойгүй байдалд орж явсаар хагаад эцэст нь нэг хугацаанд хэмжилт хийж үзэхэд улс орнууд шал өөр төвшөнд очих юм байна гэж байна. Тэгээ энэ бол гадаад шокийн нөлөөнөөс болоод тэгээд мэдээллийн одоо бүрэн боловсруулалт хийгдэхгүй байгаа тохиолдолд ингээд янз бүрийн замаар ингээд тархиторуудаар явж байгаа бид нар эцэстээ янз бүрийн төвшөнд хүрж болох юм а гэдэг юм бэ. За би одоо сая хүртэл юу хийчих вэ гэхээр ямар ч байсан нийгмийн хөгжлийн өмнөх онолууд ингээд тайлбарууд социализм ер нь бүтэхгүй юм байна энтрийг бол ингээд тайлбарлаад байсан юм гээд явчлаа шүү дээ. За одоо дахиад ийм асуудал гарч ирж байгаа. За одоо 90 онд хүрээд ирсэн чинь хэдүүлээ за социализм ч болохоо байжлаа. Одоо тэгвэл хаашаа явах вэ? Гээд тэгсэн чинь онол нь байгаагүй юм шиг байна. Би бол тэгж бодож байгаа. Онол нь байгаагүй. Гэхдээ практик байж исэн. Хажууд ингээд бид нартай зэрэгцээд амьдарч исэн практик байж исэн баггүй. Харж яснаа ийшээ явбал зөв юм байна гэл. Тэгээд яасан гэхээр улс төрийн либералчлал, эдийн засгийн либералчлал хоёрыг нэгэн зэрэг хийгээд хөгжлийн маш өндөр түвшинд гарч болно гэл тэгэл бүгдээрээ явж эхэлсэн. Тэгэнгүүт араас нь юу найзууд нөгөө хуучин байсан нийгмийн одоо тогтолцоог солиод өөр нэг нийгмийн тогтолцоо руу явхад яг юу хийх вэ гэдэг дээр ингээд хүмүүс ингээд жагсаалт гаргасан. Тэгсэн чинь яасан гэхээр өмч нь бүгдээрээ улсынх байсан юм чинь хувьчлах хэрэгтэй тий. За тэгэхээр нэгдүгээр ямар ч байсан өмч хувьчлах хэрэгтэй юм. Өмчийг либералчлал юу privatization буюу хувьчлал хийх хэрэгтэй. Үн социализмын үед ингээ констант байгаад байсан учраас одоо энийг хөдөлдөг болгох хэрэгтэй. Тэгэхээр үнийн либералчлал хийх хэрэгтэй тий. Яасан гэхээр худалдаа нь тодорхой нэг хүрээнүүдэд хийгддэг байсныг нь одоо ингээ нээлттэй болгоод хинтээч хамаагүй худалдаа. Одоо жишээлбэл бид нар 90 оны хүртэл 70 хэдэн оноос 90 оны хүртэл хятадуудтай худалдаа хийж болохоо байсан байсан байхгүй. Ер нь худалдаан дээр бол хилээ хаацсан байсан. Тэ? Намайг нэг 5-6 настай байхад бол хятад бараа орж ирж байсан. Тэгээд нэг 70 хэдэн онд үлээд энэ нэг Улаанбаатар хотод нэг хятад монгол хүмүүсийн нэг зодон болоод тэгээд Цэдэн балгаа Улаанбаатарт байсан ер нь Монголд байсан хятадуудыг хөөгөө гаргацсан юм билээ л дээ. Тэгээд тэндээс нэг тийм улс төрийн сонин болоод тэр үеэс эхлээ хятадууд нь социалист лагераасаа ер нь бол бас ингээд өөрийгөө татчих хэлсэн тий. Тэгээд хятад чинь Вьетнам руу ч нэг дайрж үдсэн байх, манай руу ч дайрах гад байсан гэж яриад идэв. Тэгээд тийм өөр болцсон байсан учраас тэнд бол худалдааны харилцаа ядаж байгаагүй. Тэгэхээр бид нар чинь 90 оноос эхлээд ядаж хятадтай худалдаа хийж эхэлсэн гэдэг чинь бол нөгөө хүрээгийн шал өөр болгоод явсан. Тэгэхээр худалдааны либералчлал хийх, үнийн либералчлал хийх, өмчийг ховчлох, төрийг одоо ийм ардсан төрлөө аваачиж хувиргах, тийм хувиргалтуудыг хийх ёстой гэсэн. За тэр дээр нэг хэдэн онолчод гарч ирснээр их хурдан хийх ёстой гэж нэг хэсэг хүмүүс хэлсэн. Энэ өөрчлөлтийг бол өстой маш хурдан хийхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. За хурдан хийгээд тэгээд эцэстээ бүгдээр нэг маш хурдан нэг төлөвт очиод нүгэд орчих гэсэн. Тэгвэл энэ замын нэг дутагдaltaй тал нь явахгаар нийгмийн асар өндөр зардалтай. Бид нар тэнд нийгмийн үнд зүйл маш олон юм хаяад явцсан.
ийм зам байна. За нөгөөх нь бол энэ градуализм буюу шилжилтийг үе шаттай их удаан хийх ёстой. Яг гэвэл эхлээд институцаа бий болгоод тэгээд араас нь нөгөө лабораторичлуудаа хийгээд ингээд нэг юм гой дараалалтаа хийх ёстой гэж нэг бас номлол байна. Энэ Орланд гэдэг хүний. За энэ бол энэ яг эхнийхэн тэр шоковый трип маягийн шилжилт хийсэн улсуудын нэг ч манайх шүү дээ. Манайхаар барахгүй манайх чинь бүр тэрний сайн жишээнд ордог юм билээ. Тэрийг хийсэн улсуудыг сайн жишээнд орно. За энэ градуализм одоо юунд яваад байна вэ гэхээр Хятад, Вьетнам энэ төр Лаос, Маост явж байгаа. Ингээд улс төр нь болохоор либералчлагдахгүй тий эдийн засгаа ингээд либералчлаад яваад байгаа байхгүй. Нэг институцаа барьж яагаад нэг юм байна. За тэгээ гурав дахь нь болохоор энэ Хелен гэдэг энэ хүн ингэсэн. Наад шилжилт чинь ингээ хит удаан явах юм бол дунд нь хин нэгэн илүү давуу ирэх хэрэгтэй болсон нөхдүүд 90 секунд хийгээд одоо ингээд ашиг сонирхлын зөрчилтэй болонгуудаа өөрсдөө ингээд шууд дараагийн хөгжих гэж байгаа юмнууд ингээд дарчнаа. Ямар нэгэн тийм институцийн зөрчилд гарна. Одоо нэг санда 90 онд бид нар гинэн байсан. Маш гинэн байсан гэсэн үг. Тэгээд 2010-ад онд ирэхэд чинь зарим нэг нь бүр шал өөр сэтгэлгээ мэтгэлгээтэй болцсон тийм урдчлаад явцсан нөхдүүд нь өөрөө давуу байдал бий болонгуудаа бусдын давуу байдал бий болох юм хазаарлаад тэгээ зогсоочж байгаа. Ингээд үйл явц чинь дундаа очиод ингээд гажаа зогсчих юм шүү гэж бас нэг онол байна. За нэг иймэрхүү маягийн онолууд гарч ирсэн. За тэгэхээр энэ Асланд гэдэг энэ эрдэмтэн бол хурдан либералчлаа гэдэг. Манад энэнийг зааж өгсөн хүн нөгөө Джеффри Сакс гэдэг хүн шүү дээ. Тэгээ олон улсын валютын сан дэлхийн банкныхан манайхыг гялзуулаараа гэж тэгээд явуулчихсан. Хелен бол энэ дундаа саад тодортой учрын шүү. Ялангуяа улс төрийн реформ дээр очиод зогсон шүү энэ чинь гэж хэлээд байгаа. За энэ Орланд бол институцийг ингээд ер нь бол түрүүний нэг дөрвөн хүрээ чинь ингэж явах. Улс төрийн реформыг бол маш хурдан хийж болно. Одоо ингээд хуралдаал үндсэн хуулиа солиод тэгэл институцуудаа янзлал тэгэл ер нь жилийн дотор манайх чинь бол 91 оны 100 билүү. Ардсан сонгуул хийгээл тэгэл нөгөө их хурл нь хуралдаал дараагийнхаа институцийг томьёолол тэгэл яваад гисэн шүү дээ. Тэгэл улсын баг хурал муралдаа их хуралдаа болоод. Энэ хурдан. Дараагийн арай жоохон хурдан хийчих боломжтой зүйл нь бол эдийн засгийн реформ. За энэ бол нэг ингээд тогтворцсон гэд үзэхэд 10 гаруй жил мэл явж байгаад ямар нэг байдлаар нэг юм болсон. За харин маш удаан өөрчлөгдөх институцд юу орох вэ гэхээр нийгмийн одоо оюун санааны хүрээ, социал хүрээ, соёлын хүрээ бол асар удаан институт байхгүй. Тэгэхээр хурдан институт, удаан институт хоёрынхаа хоорондын зөрчлийг арилгахгүй бол энэ шилжилтүүд нэг сайн юм болохгүй гэдэг байгаа байхгүй. Дундаа очиод ер нь гацсан шүү гэсэн. За тэгээд түрүүний онолуудыг яг ер нь бол ингээд тайлбарчиж болно. За энэ хүртэл би ер нь юу ярьж байгаа гэхээр нийгмийн хөгжил ямар онолууд байдаг. Тэгээд социализм яагаад унах болсон? Унаад буцаад явахдаа ямар замаар яв гэсэн ямар онолууд байсан гэдгийг л тайлбарлачлаа. За одоо би яг процесс үйл явцыг тайлбарлах гэж байна. За тэгэхээр улс төрийн хүрээнд бол ингээ онолын хүрээнд ийм улс төрийн институцийн спектр гэж байгаад байгаа. Тэ? За тэгэхээр энэ улс төрийн институцийн спектрийн төв хавцаана энэ цэнхэрдүүлсэн хэсгээр бол илүү тийм либерал энэ голдоо либерал тэгээд социалист консерватизм хоёр талдаа тэгээд фашизм коммунизм хоёрыг бол зүүн болон баруун талын хит үзлүүд гэж үзэж байгаа шүү дээ тий. Тэгээ энийг нугалчих юм бол одоо авторитар дэглэм нөгөөх нь либертар дэглэм хоёрын хооронд бид нар улс төрийн ийм спектр байж идэх юм а гэж тайлбарлаж байгаа. За эдийн засгийн хувьд хит зүүнний буюу бүх юмыг төлөвлөсөн төвлөрсөн төлгөөд эдийн засаг бүх юмыг задгаа тавьж болох зөнд нь орхих капитализм. За энэ хоёрын хооронд ингээд дундын ийм холимог тогтолцоонууд байгаад байгаа. Одоо бидний үнэндээ бол Америкийг хамгийн одоо барууны эдийн засагтаа гэж ойлгохтол яг үндэ бол хит барууны биш байхгүй энэ чинь төрийн зохицуул байгаа. Тэ? Тэгэхээр энэ баруун жигүүр гэдэг хавцаал явж байгаа. Гэтэл бид нар германчуудыг харахаар бараг худлаа ярих хүнд социалист төлөвлөлттэй шахуу энэ зүүн чиг рүүж байгаа. Нөгөө социалист чигийн нам удирдах энэ дээр бас асуудлууд байгаа. За энэ хоёрыг ингээд хооронд нь координатор холбочвол ийм байдал ажиглагддаг. Ийм дөрвөн координат дээр улс орнууд байршина. За энэ бол манай нөгөө социализм. Яг гэвэл улс төрийн асар өндөр хяналттай, эдийн засгийн асар өндөр хяналттай тийм одоо зохицуулттай нийгэм. Гэтэл тэр цаад булан дээр
эдийн засгийн хэрэгчлөөтэй улс төрийн хэрэгчлөөтэй одоогийн бидний либерал ардчилсан улсууд гэсэн. За энд болохоор улс төрийн ардчилсан эдийн засгийн социалист улс. Энд болохоор эдийн засгийн зах зээл рүү шилжчихсэн улс төрийн тоталитар дэглэмтэй тийм улсууд ингээ байж их юм байна гэж үзэж байгаа. За тэгэхээр манайхан яасан гэхээр манайхан энд байжсэн аа. Хэдүүлээ ингээл явчих гэсэн юм бэл. Энэ бол ингээл явчих гэдэг л. За тэгэхээр энэ бол яг одоо бол хятад ингээл яг шиг байна л да. Ийшээ явцсан. Өөрөөр хэлбэл эдийн засгаар либералчилсан гэхдээ улс төрийн тоталитар дэглэм байж байгаа тийм. Хэзээ нэгэн цагт магадгүй ингэж очих ба. Энд улс орон байсан уу юу гэдэг нь бас сонин тийм. Ийм улс төр нь ардчилсан мөртлөө социалист эдийн засгтай тийм улс байх уу? Ийм их асуудал. За тэгээд яг манайхан ч бас юу юм аа. Нөгөө шинэ тухайн дажгүй мэддэг байсан учраас энэ гипнозаар явахаар ойрхон гэж мэдээд байсан байгаа юм л да. Ингээ кайт дамжиж мамжиж явж яасан даа. Гэхдээ би 90-ад оны үед уншижсэн бүтээл дээр юу гэж байсан гэхээр хэрвээ та нар ингээд нэг нэгээр нь ингээд дистралж хийх юм бол нийгмийн одоо хор хохирол нь бага байна. Ингээд нэг дор хоёулангийн зэрэг тавиад явахаар эцэстээ үүсгэхэд бол нийгмийн хор хохирол ихтэй. Ягаад тэгэхээр бид нар өнөөдөр ингэж штэ. Эдийн засгт нь болохгүй юм бүгд нь улс төрчлөө чихэж байгаа байхгүй. Улс төрчин л болохгүй байна. Улс төрчид болохгүй бүх юм эдийн засаг руу чихэж байгаа тийм. Гэтэл энд чинь улс төрөө барьсан юм чинь одоо улс төрөө мууж болохгүй шүү дээ. Хуучнараа л байгаа шүү дээ. Болохгүй байвал тэр хөдлөгдсөн нэг юмнаас чинь болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр та нар одоо ингээд толгоо өвдөхөд хоёр юм давхарлаад дуудсан зүгээр болцсон аль нь нөлөөсөн юм мэдэхгүй. Эсвэл нөлөөлөхгүй байгаа бол аль нь ч нөлөөлөхгүй гэдэг бол тэр тогтоож чадна л да. Гэтэл ингээд нэг нэгээр нь ууж үзээд нэг л хэрэглүүл уулан болцохоор байсан юм билүү те. Тэгэхээр ингээд бодмоор юм уу их бий. За тэгээд энэ хүртэл бид нар ингээд дандаа онл ярьсан бол одоо энийг бид нар ингээд бодит хэмжилтээр харж болох уу гэдэг асуудал байгаа. За тэгээд энэ дээр юу байдгүй гэхээр улс төрийн эдийн засгийн Фредом буюу эрхчлөөг хэмжсэн асар олон индексүүдийг бол байгуулсан. Тэ? Маш олон индекс байгуулсан. За тэгэхээр ер нь бол эдийн засгийн институцийн хүрээнд бид нар яаж яанаар өмчийн эрх, зах зээлийн эрхчлөө, зохицуулалт гэдэг ийм баха олон юмыг одоо яаж хийх үү гэдэг асуудал. Улс төрийн хүрээнд эрх мэдлийн хуваарлалт, сонгуулийн өрсөлдөөн тэгээд иргэний эрх гэдэг ийм юмнуудыг яаж би одоо бий болгох уу гэдэг энэ төвшөнд ингээд авч үзэж байгаа. Тэгэхээр улс төрийн Фредом, эдийн засгийн Фредом гэдэг хоёр одоо эрхчлөө гэдэг хоёр зүйлийг хэмждэг маш олон байгууллага болон индексүүд байдаг. Тэрийг ашиглаж агаад хэдүүлээ ингээд бүр нүдээр харъя. Бид нар яаж яваад байгаа юм гэдгийг газрын зураг дээр ч юм уу ямар нэг байдлаар явсан траекторийг чинь харъя гэд харж болох юм байна гэдэг санааг 10 жилийн өмнө одоо батаре оруулж ирсэн гол санаа. Тэгээд юу нэг зарлж марлаагүй юм шиг байна. Тэгээ одоо бас тэгээ байж байгаа. За тэгэхээр одоо энэ дээр юу яа улс төр эдийн засаг хоёрын хоорондоо яг яаж бие биендээ нөлөөлөөд үр дагаврууд нь яаж гараад байгаа юм бэ гэдгийг харах гэж оролдъё. За тэгээд улс төрийн эрхчлөө гэдэг бол энэ иргэний улс төрийн оролцоо, сонгуулийн өрсөлдөө, үг хэлэх гэл ийм юмнууд эдийн засгийн эрхчлөөний өмчийн эрх, зах зээлийн нээлттэй байдал, төрийн оролцооны хэмжээг багасгах, бизнесийн орчныг сайжруулах гэдэг ийм юмнууд байгаа. За тэгээд одоо бидний судалгаа бол энэ хоёрын хооронд харилцаа ямар нөлөө явуулдаг юм бэ гэдгийг харах гээд байгаа гэсэн үг. За тэгээд юу ах нүгээр эдийн засгийн улс төрийн эрхчлөөг хэмждэг ийм олон байгууллагууд байна. Тэ? Энэ Freedom House гэдэг одоо энэ байгууллага бол 1972 оноос эхлээд тухайн улсын дэглэмийн хэр зэрэг либерал юм бэ гэдгийг хэмжиж эхэлсэн гэсэн үг. Тэ? Тэгэхээр ингээд либерал байвал хамгийн сайн нөгөө талд нь хамгийн тоталитар дэглэмийг хэмжих байхгүй. Одоогийн байгаа манай ууны дэглэм нэг өнцгөн дээр нь байж ир гэсэн үг шүү дээ. Тэ? Ийм байгаа гэсэн үг. За тэгээд энэ Economic Intelligence Unit гэдэг энэ байгууллага бол энэ ардчлалын чанар институцийн үйл ажиллагааг хэмждэг энэ 2006 оноос хойш хэмжиж байгаа. Та нар тэр арын байгаа сайтуудаар ороод ингээд мэдээллүүдийг нь хараад авчиж болно. За энэ BDM институт гэдэг энэ бас ингээд бүр 1789 оноос хойш ингээд улс орнуудын институц яаж өөрчлөгдсөнийг хэмжигдсэн маш том юм институт байгаа. Тэгээ бид нар хэмжилтэн дээр энийг ашигласан. За энэ болохоор ингээд дэглэмүүдийг үгээр илэрхийлсэн байдгийг. Хагас тим дэглэмтэй, бүтэн тим дэглэмтэй гэдэг. За тэгээд энэ political regime-уудын ингээд гаргацсан ийм демокраси, автокраси гэдэг ийм янз бүрийн индексүүд байна. За тэгэхээр энэгээр бол жил болгон ингээд тайлбарууд гардаг учраас бид нар хэмжиж байгаа. Хоёрд нь эдийн засгийн эрхчлөөг хэмжсэн ийм одоо гол хоёр байгууллага байдгийг. Энэ Fraser гэдэг Канадад байдаг институт, энэ манай Friedman ах
ер нь анх санаачилсан юм байна гэж би ойлгоод байдгийг. 1970 оноос эхлээд энэ эдийн засагт төрийн оролцоо ямар байгаад байгаа тий өмчийн эрх ямар байгаа одоо нэгсэндээ санхүүгийн эрхчлөө ямар байгаа тэгээд худалдааны эрхчлөө ямар байдгийг бизнесийн регулейшн ямар байдгийг ингээд 5 талбарт хэмжилт хийгээд жил болгон Economic Freedom of World гэдэг ийм тайлан гаргаад тэгээд улс орнуудыг ранглаад жагсаагаад байдаг ийм тэрнтэй бас нэг төстэй нэг байгуулга нь энэ Heritage Foundation гэдэг Америкт байдаг бас л нэг ийм индекс байгуулчихж байгаа байдаг. За тэгээд эдгээрийн индексийн тусламжтайгаар бид нар энд ингэсэн энэ хоёр энэ Fraser Institute-ийн индексийг нь эдийн засгийн хэмжилтэн дээр ашиглаад бид ийм индексийг ардчлалын дээр нь ашиглаад ингээд сонгуулийн ардчлал гэдэг индексийг нь ашиглаж байгаа юм шүү. За тий сонгуулийн ардчлал энэ нөгөө сонгуул чөлөөтэй явж гэнэ үзэл бодлоо илэрхийлж гэнэ хэвлийн эрхчлөө ямар байх вэ гэд эдийн засг дээр нөгөө төрийн оролцоо ямар байна өмчийн эрх ямар байна гэдэг ингээд эдрийг авч яагаад тэгээд бид нар ингэж бодсон. Энэ шилжилтийн дэглэм бол эцэстээ өөр төвшөнд хүрнэ. Өөр төвшөнд хүрээд байгаагийн гол шалтгаан нь институцийн чадвахаасаа болдго юм бэ. Тэ? Тэгэхээр ингээд институцийн ингээд тодорхой нэг левел дээр ирээд институцид их сайн болоод ирэхээр аяндаа ингээд зөв шугамлгоо явчихна. Муу байх юм бол шууд дарангуулын нийгэм буцаад бий болчихдөг юм байна. Тэгэхээр нэг юм босго байх юм байна институцийн. Тэн дээр юуг ашигласан гэхээр энэ BDM индексийн либерал демокраси гэдэг индексийн хууль дээдлэх ёс гэдэг индексийг ашигласан. Тэ. За энүүгээр бид нар дараа нь нэг индикатор хийж байгаад ингээд улс орнуудыг ангилж үзэх юм. За ингээд байгуулад үзсэн чинь бид нар ийм улс орнууд яад нүүс юм бэ гэдэг зам харж чаддаг болсон. За одоо ингээд 1970 оноос 85 оны хүртэл социалист Монгол энэ булан дээр байжсэн. Түрүүн би нэг координатын системийн 4 мууж зааж өгсөн шүү дээ, тий. Тэгээ Монгол энд байж байгаа 90 оноос ингэж дахиад 95 онд энд ирээд тэгээд 2000 оноод энд божигнуулж жагаад хамгийн аймаар нь сүүлийн хэдэн жил бид нар эдийн засгаараач улс төрийн эрх чөлөөгөөрөж ухраад байгаа гэсэн. Ухраад байгаа. За удахгүй ингэж давбал улс төрийн автократ систем бий болж магадaltaй. Ерөөсө бараг л ирмэг дээр ирээд ингэж зогсцсон байж шүү дээ. Хэдүүлээ. За энийг нэг анзаараад авчаарай. За яг гоо сонирхуулах гээд тэнд Венесуэл гэдэг улсыг харуулж байгаа. За Венесуэл бол эсэргээрээ бидний урдаас явсан. Капиталист Венесуэлийг социалист Венесуэл болгох гээд тууцсан. 70 онд тэнд бүр нөгөө энэ капиталист мужид байсан Венесуэл буцад дахиад тэгээ 95 онд манай хоёр нэг ойролцоогоор уулзаад тэгэл наашаа ингээд уугаад чирээл энэ даваад ирээл тэгэл сая ингээд ерөнхийлөгч чигтүүлээл ингээд түүх дуусчихж байгаа. Тийм. Тэг сонин. Ер нь улс орнууд бол ингээд хаашаагаа шилжиж болдго юм байна. Энэ дээр зам хаашаач яваад байдаг. Тэгээд бидний энэ харга зүгээр бол ингээд бүр зам нь яаж явсан бэ гэдгийг ингээд наглаад геометр төрсөөр харж чаддаг болсон нь ингээд барин 50 бүр ярьж болохоор болчихж байгаа. Тэгэхээр энэ бол яг улс төрийн судалгаанд оруулж байгаа шинэ хувь нэмэр гэж өөрсдийгөө үзээтэй авах бол. За дараа нь ингэсэн. Энэ Чилийг оруулж ирсэн нь ямар учиртай гэвэл та надад нэг түүх хэлж өгье. Чил их сонирн байсан юм билээ. Чил социалист эдийн засагтаа ардчилсан энэ мужид байжгаад тэгээ энэ мужид байхдаа энэ Алянда гэдэг ерөнхийлөгч ер нь Чилийг социалист болгох Чил гэсэн юм байл л дээ. 70-аад оны үед ч тий. Нөгөө Чил социалист болохгүй явсан байл л да. Ингээ социалист болгох Чил гэдэг. За тэгээ байжсэн чинь 73 он энэ Пиночет нөгөө Аляндагаа алаад тэгээд ингээд цэргийн хуунд гарч ирсэн ингээд цэргийн дэглэм тогтоогоод үгүй ээ Чилийг капиталист болгоно гэж чишээ чирээл алга болсон. Тэгээ одоо капиталист Чил тэнд л байж байна л да тий. Тэг Чил ингэж явхад энэ яасан гэхээр яг энэ капиталист Чил болох гэж явж байхдаа Чилийн маш олон залуучуудыг Чикагогийн их сургуульд сургасан. Манай Фридман ах байжсэн. Тэгээд ингээд либерал эдийн засгчдыг тэнд бэлдээд Чилд авчирж байгаа жинхэнэ либерализм хийсэн байхгүй. Тэгээд тэрийг Чикаго Boys гэд нэрлэдэг. Одоо манайхан тэрийг дуурайгаад энэ манайхыг баллаад байгаа хэдэн нөхрөө чинь Harvard Boys тэгээд нэг л Harvard тарихын бурууч боддоггүй. Harvard юу заадаг вэ гэх юм одоо мэдэхгүй. Нэг юм болчиход байгаа. За тэрийг та нар өөрсдөө бас бодоорой. За тэгэхэд энд зүгээр би нэг дурдах гэсэн зүйл нь
Пиночет бидэнд их хэрэг болж байна нэг удаа. Нөгөө нэг юу өвгөн балцны яриан дээр гэрээсэж баг гарч үзээгөө намайг Ленин багштай уулзсан гэхэд гайхдаг юм гээд нэг сингээгаа нэг тийм утгатай шүлэг байдаг шиг тий. Та байсан Пиночет Монголд яагаад нэг тус болцсон гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгээ одоо энийг харж байгаа бид нар хэдүүлээ ярьж болно. Тэгсэн ингэсэн юм байна. 1970-аад онд ингээд Чили хэрвээ социализмд ороод ирвэл социалист эдийн засгийн хуваарьд Чили зэс нийлүүлэх үүрэгтэй байхгүй юу? Зэс нийлүүлэх үүрэгтэй. Тэгээ яг энэ бол зэсээ социалист нийгэм Чилээс авчнаа л гэж бодож исэн. Тэгсэн чинь Пиночет гарч ирээд ингээд үгүй ээ гэж чирээ явцсан чинь социалистууд зэсгүй болчихгүй. Тэгэл манай Эрдэнэтийг байгуулаг л 74 онд Эрдэнэтийн тушаал гараад 78 онд Эрдэнэт байгуулагдсан. Тэгээд Пиночетгүй байсан бол бид нар Эрдэнэтгүй байх байсан юм байлээ шүү. Ядаж хэдүүлээ Пиночетээ нэг бас эргээр дурсаж байхгүй л тий. Хэдийгээр цэргийн хоомч гэсэн та нар бодоод өнөөдөр бас өмнөд Солонгосын үнэн хэрэгтэй өөрийнхөө цэргийн тэр нөхрийг бидний бурхан байжээ гэж ойлгож шүү дээ. Нөгөө Пак Чон Хи гэдэг хүнийг. Тэр үедээ бол цэргийн дарамгуулагчлалгээд ийсэн боломж. За одоо бид нар яг ер нь бол энэ координатын систем дэрийг гүгэд идэг болчихж байгаа гэдгийг хөрлөө. За одоо судалгаанд бид нар ийм 30 улсыг ашигласан. За тэгээд энэ 30 улсаа ер нь бол Төв болон Зүүн Европ, Балкан, тэгээд Зүүн Европын зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсууд, тэгээд Кавказын болон Төв Азийн зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд, тэгээд Төв Азийн улсууд гэдэг ингээд ялгчихж байгаа. Тэгээд энэ яагаад 30 болцсон бэ гэхээр ингэж байгаа. Зөвлөлт чинь өөрөө 15 болоод тэгээд нэг Югослав гэдэг нэг улс байсан. Тэр холбооны улс байсан юм байна. Би мэддэг. Тэгсэн чинь тэр холбооны улсанд 6 салцсан юм байна л да. Энэ Слован, Хорват, Серб, Босни, Герцеговина, Хойд Македон гэдэг ингээд 6 салцсан юм байна. Тэгээ эднийг нийлүүлээд тэгээ энд одоохондоо юу авч болохгүй гэдэг байгаа вэ? Уулаасаа Кубыг одоо болтол пост социалист орн гэж үздэггүй юм бэ. Ардсан Солонгосыг одоо болтол пост социалист орн гэж үздэггүй юм байна. Чи бөөрэ сахиад нөгөө энэ буландаа л хэдүүлээ байж байгаа юм байна. Одоо болтол. Тэгээд нэг үлдсэн хэдийн нэгэд авлаа. За тэгэнгүүт ардчлал ер нь яаж явсан бэ гэдгээр зургийг 2000 оноос хойш харсан чинь ардчил нь их сонирм. Гэхдээ зарим улсын ардчил их өндөр байжгаад сүүл рүүгээ ингээ унаад тий явцсан. Зарим нь энэ дундаа өсөөд буураад явцсан юм сонин ардчил нь ер нь нэг галзуу хүний өдрийн тэмдэг шиг бичлэг харагдаад байгаа. Нэг юм. Тий. Ингээ Монгол энэ 2015 он хүртэл ер нь гайгүй байж байгаа. Тэгээ тэрнээс хойш ингээд доошоо шаригдал байгаа юм бэл. Ер нь бол. Тий. За нэг иймэрхүү. Гэтэл эдийн засгийн либералчлалыг бол бүх улсууд ямар ч байсан бүгд эерэг трендтэй байгаа. Яг дунд нь нэг жаахан өөрчлөгдсөн ч гэсэн энэ пост социалист 30 орн эдийн засгийн либералчлалыг бол бүгдээрээ хийсэн байгаа байхгүй ямар ч байсан. Сонирхолтой бүгдээрээ хийсэн. За тэгэнгүүт одоо хоёулангийн аваачаад зурсан чинь энэ дугуй цэг нь эхлэлийн цэг нь од нь төгсгөлийн цэг нь багхгүй. Тэгээд одоо жишээл Албан ингэж явж байгаа. Тэгээ энд нэг хэд мушгирж байна тий. За хятад бол ерөнхийдөө ингээд улс төрийн дарангуул нь улам бүр ихсээд байгаа мөртлөө эдийн засгийн либералчлал бол дажгүй сайн хийж гэн гэж харагдаж байна тий. За манайх энд нэг ингэж яагаад ингээд доошоогоо явж явах шиг байна тий. Тэгээ энд нэг юм сонин зургнууд байгаад байгаа юм. Сонин. За тэгээ энэ зургнаас бол яг ингээд томруулсан учраас та нар нэг ингээд дүрсэн учир нь ойлгохдохгүй. Одоо энэ өрмийн бол дажгүй. Өрмийн эндээс эхлээд тэгээ ер нь өсөд явцсан байгаа ч тий. Гэсэн чинь Пош ингэж явж байгаад ухарж байгаа ч юм шиг. Энэ Тажик яг хятад шиг. Казахстан энэ хүртэл явж байгаад одоо сайжраад ийм янз бүрийн зургнууд зурагчиж байгаа. За тэгээд одоо энэ зургнууд дээр өөр нэг аргаар ингээд энэ зургнууд адилаар нь ингээд ижилдүүгээр нь фактрлаад кластер үүсгдэг тийм арга зүй байна. За тэгэхээр энэ 30 орн одоо ижил төстэй юмар нь ингээд хитэн анги болгоод өгөөч гэдэг тийм асуудал шүү дээ тий. За тэгээд ингээд зураад харахаар нэг ийм бичих үсэг шиг юмнууд харагдаад байгаа байхгүй. Энэ жаахан муу харагдаад байгаа учраас би урд нь жаахан бүдүүлэг зураг оруулцъя. Тэгэхээс уул нь жинхэнэ зураг нь ийм. Тэгээ одоо эднэр дээр ингээд дүрснүүдийг нь хооронд нь ингээд матч хийж ягаад энэ дүрстэйгээ яг адилхан дуу юм байна гэд ингэж бүлгэлэх арга зүй хэрэглээд явсан чинь нөгөө 30 улс чинь 4 ийм бүлэгт хуваагдаж байгаа. 4 бүлэгт. 4 кластер бай. За энд нэг ийм одоо 30 гэдэг нь Вьетнам л да. Дугаараараа явж байгаа. Вьетнам, Хятад гэдэг ингээд
За тэгээ ингээд нэрлээд байхаар Тажикстан, Туркменстан. Тэгэхээр энэ бүлгийнхэн байна шүү дээ. Энэ бүлгийнхэн бол юу байна вэ гэхээр одоо улс төрийн авторитар дэглэмтэй болцсон нөгөө эдийн засаг нь либерал байгаа улсууд. Эдгээр. За энд байгаа ингээд нэг гээд явхаар энэ хараа Албан, Армен, Босни Херцеговина гэдэг нэг хэсэг ийм одоо хөгжиж байгаа гэлтэй ч юм уу юм нэг ийм бүлэг байгаа. Энэ нэг ийм бүлэг байна. За тэгсэн чинь энэ 3 дугаар бүлэг гэж над дээр дугаарлагдсан энэ Болгар, Монгол, Өрмийн 3-ын явсан тарихтаар төстэй байна гэсэн үг байхгүй. Болгар, Өрмийн, Монгол 3. Энэ дээр ингэж. Тэгээ бүр ялангуяа энэ хараа Өрмийн, Монгол хоёр их адилхан байж байгаад тэгээ дараа нь Болгартай адил болоод тэгээд яг уу эднэртэй төстөөдөө болоод гэж байгаа юм л да. Одоо та нар ингэж харах юм бол бүр эцсийн шатанда энэ улсууд хоёр том бүлэгт хуваагдах юм байна. Нэг нь авторитар дэглэмтэй либерал эдийн засгтаа нөгөөдүүл нь аль нь либерал дуу болсон. Гэхдээ нэг хэсэг нь төгсөрж байгаа, нэг хэсэг нь шилжиж байгаа ийм хэсэг болчихж байгаа. Тэ? Ийм сонин байдалд орж байна. Тэгээ та нар энэ хоёрдугаар бүлгийнхнийг харахаар Азербайджан, Беларусь, Хятад, Казахстан, Лаос, Оросын улбаны улс, Тажикстан, Вьетнам гэд дандаа нөгөө юм зарим нь соцнам мамтайгаа байж байгаа. Тийм улсууд нэг бүлэг рүү орцсон байгаа. Гэхдээ энийг би өөрөө хуваагаагүй. Яг гэвэл арга зүүгээр саяын тэр тарихторууд дээр ингээд юу кластер үүсгэж өгч байгаа байхгүй. Ингээ үүсгэж байгаа. За дараагийн асуудал энэ кластерууд хооронд шилжидгийм болов уу гэдэг. Одоо энэ нэг Марковын магадлалуудыг бодож үзэж байгаа. Нэгдүгээр кластерын нэгдүгээр кластердаа 83% нь байна. Тэгээд энэ бусад кластер руу ер нь баг шилжилт хийхгүй. Одоо эн чинь өнөөдөр байгаа байдал нь энэ ирээдүйд очих байдал нь шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр кластерын гэдэг нөгөө энэ нөхдүүд байна шүү дээ. Тэр нэг энэ нөхдүүд ер нь бол их тууштай нэг юмн дээр яваад байгаа гэсэн үг. Тийм, тууштай яваад байна гэсэн үг. За, хоёрдугаар кластерын бол энэ гурван кластер дотор ингээд хөдлөөд байгаа. Энэ хоёрдугаар кластерын гэдэг чинь нөгөө армянууд нөгөө Оросын холбооны улс Хятад мятад нь зарим нь өөрийнхөө байран дээр байгаад зарим нь 3 дугаар кластер руу орох гэж оролдоод ингээд хөдлөөд идэг юм байна гэсэн үг. 3 дугаар кластер бас хөдлөөд идэг. Гэтэл 4 дугаар кластер нь болохоор энэ 4 дугаар кластер 2 дугаар кластер хоёр бол ер нь их тогтвортой кластерууд. Яг тэгэхээр энэ 4 дугаар кластер бол одоогоор шилжилт хийгээд бүр хамгийн амжилттай явсан улсууд байхгүй. Хамгийн амжилттай явсан улс. За тэр улсууд ер нь өөр дээрээ их жинэн байгаад энийг тоталитар дэглэмтэй хэд бол өөр дээрээ маш их жинтэй. Энэ дундлын хоёр бол ингээд бие биенлүүгээ урсж орох гол буцаж гараал нэг тийм ороод гараад байгаа юм байна гэж ойлгогдно. Нөгөө талдаа нөгөө координат системийн дөрвөн тэнхлэг дээр явхаар нэгэнтээ зах зээлийн либералчлал ардчил хоёрыг нэгэн зэрэг хийцэн улсууд бол тэн дээрээ тууштай зогсож байгаа байхгүй 97% нь тогтвортой байхад нөгөө улс төрийн автократ системтэй зах зээлийн либералчилсан улсууд 94% нь тэр буландаа л байгаад байгаа. Тэр дундал нэг хэд нөгөө бүлгийнхэн лигээ хөдлөөд байна гэдг нь харагдаж байна. За ингээд энэ бол цэвэр нөгөө ингээд цаг хугацааны хувьд хаашаа явсан бэ гэдгийг тоолж жагаад ингээд магадлал оноогоод шилжилтийн тооцчихж байгаа юм гэсэн. За дараа нь одоо бид нар энэ дээр хугацааны цавааны шинжилгээ хийж үзэж байгаа. Тэртээ нөгөө тоотоо юм чинь улс төр эдийн засгийн хоёр нөгөө хэмжээс нь бие биендээ яаж нөлөөлж ийн гэдгийг авторгрэсив загвар ашиглаад ингээ үнэлгээ хийгээд тэгээ улс төр эдийн засгтэр нь ингээд эерэг шок өгөөд үзэхэд хариу үйлдэл нь яаж явах юм бэ гэдгийг зурж харуулсан. Тэгсэн чинь нэгдүгээр кластерын буюу тэр нэг Харват марват байна шүү дээ. Тэр нөхдөөд ингэж эдийн засгийн шок нь ингээд яг хөө тодорхой хугацаанд ингээд алга болохдоо энэ улс төрдөө очиж нөлөөлдөг, эерэг нөлөө үзүүлдэг. Улс төрд орж ирсэн шок нь ч гэсэн эдийн засгтаа эерэг нөлөө үзүүлдэг. Ингээд энэ нэгдүгээрийнхэн бол ингээд улс төрийн систем нь эдийн засгаа дэмжиж, эдийн засгийн систем нь улс төрөө дэмжиж, хоёулан дээр нь эерэг нөлөөтэй дүү яваад байгаа байхгүй. Одоо тэр нэг юу ялангуяа Югославийн дараах улсууд гол зүүн тий. Гэтэл энэ хоёрдугаархын нөгөө нэг юу вэ штэ. Манай одоо тоталитар дэглэмтэй нөгөө эдийн засгийн систем дээр ийм асуудал гарч ирж байгаа. Ингээд эдийн засгийн системд эерэг өөрчлөлт ороод байхад улс төр нь яг улс төрдөө энэ эдийн засгт гарч байгаа эерэг өөрчлөлт нь улс төрөө улам бүр муутгаад. Одоо ингэ эдийн засаг нь улам бүр либералчлагдахын хэрээр улс төрийн дэглэм нь улам бүр чангараад идэг гэсэн. Эдийн
ингээ хяргана гэсэн үг л дээ. Эдийн засгийн хөрөнгөтнүүд гарч ирэх юм бол одоо хятад чинь нөгөө Кингуага нөгөө худалдааны айхтар хүн чинь юм лээ. Жакмага эвгүй болгоцсон үгүй. Тиймэрхүү юм хийгээд байна гэсэн үг тий. Улс төр дээр гаргасан өөрчлөлт нь эдийн засгт нэг их юу байхгүй, нөлөө үзүүлэхгүй. Тийм ялгаатай юм байна гэж. За тэгсэн чинь манайх чинь энэ 3 дугаар энд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр манайх бол яг нөгөө 1-р ихтэй төстөө. Гэхдээ 1-р ихтэй харьцуулахад өөрчлөлт болоод ийм хачин сонирм нөхдөөд. Манайх чинь ингээд нэг юм хийгээд ухраад байдаг шүү дээ тий. Ийм тэр 1-р их чинь тархитоор нь ингээд их тууштай байгаа үедээ ингээд тийм үү. Гэтэл манай найзуудынх болохоор хөдлөөл ийм нэг юм импульс нь ингээд эсрэг цогоод байдаг. За энэ 4-р бүлгийнхэн бол нөгөө юунууд нь одоо бүр төгсөрсөн гаруудын явж байгаа гэдэг. За ингээд ер нь бол энэ 4 кластер өөрийн хувь заяатай өөр юм руу яваад байна гэдэг асуудал байна. За эцэст нь ер нь ингээд улс орнууд ингээ өөр төвшөнд хүрээд байхад юу очиж нөлөөлөд байгаа юм бол гэдэг ингээ бодох дээр институт буюу түрүүний нөгөө дүрм журам нь ажилтгүй, яг дүрм журам нь зөв үү те ямар байна гэдгээс болоод хувь заяанууд нь өөр болчихж байгаа юм биш байгаа даа гэд. Тэгэд тэр BDM индексийн юуны яг улс төрийн институцийн чадварыг хэмжсэн rule of law буюу нөгөө хууль эрх дээдлэх ёс байна шүү дээ. Тэрнийх нь индексээр ингээд босго тавьж ягаад регресстэд үдсэн чинь нөгөө улсуудыг чи 2 хуваагаа шийдчихэж байгаа. Муу rule of law-тай улсууд гэсэн үг юм. Тэгэхээр энд нөгөө манай 2-р бүлэгт байгаа найзууд дээр хамгийн сонирхолтой нь Киргиз, Украин, Казахстан энэ дээр нэмээд орчихсон юм. Украин, Киргиз хоёр орчихсон. Тэр энэ талд байгаагууд бол rule of law энэ босгоос ямар ч байсан арай дээр байдаг байхгүй. Энэ босгоноос урш нэг өөр нөхцөлтэй, энэ босгоноос хойш нэг өөр нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл энэ босго гэдэг бол тэр босгыг даваал юм бол бараг эргэлт буцалтгүй нэг илүү сайн төлөвт орчдөг гэсэн үг шүү дээ. Тэр босгын доор байхаараа тэгэл буцаж ухраал бүтэхгүй. Тэгэхээр эдгээр бол нэг буруу зам руугаа буцаад явах юм байна гэсэн үг. Тэгээ манайх болохоор энд л байна л да. Энд. Энд чинь нэг 7-8 орчим байгаа. Гэтэл энэ босго чинь 7.2 шүү дээ. Түрүүний яг ингээл нэг бараг ирмэгдээр ирсэн дүнжигнээд байгаа. Одоо магадгүй энэ ингээл доошоо ингээд унахад энэ гүрж аримээ энэ чи эвгүй шүү дээ. Тэгэл энэ найзуудтай цуг нэг удаа яваад өгч мэдчих юм байна гэж. Тэ? За нөгөө талаас бид нар энд 30 жилийн дотор эдийн засгийн либералчлал бол бүх улсад дунджаар маш сайн хийгдсэн юм байна. Тэгээ улс төрийн либералчлал нэг дундуур хавцаа яг одоо нөгөө нэг ардчилсан улс төрийн институт, зах зээлийн либерал институт бэрхжилт нь маш муу байгаа. Аль ч дунджаар маш муу. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хүртэл бид нар тоглоомынхаа дүрмийг тогтоод дүрмээ дагахгүй байна л гэсэн үг. Энэ л ерөөсөө энэ шилжилтийг буруу болгоод байгаа хамаг гол зүйл бид нар тоглоомын дүрм гайгуутай байж байгаад муудаад байгаа юм байна л гэсэн үг. Тийм руу явчихжээ гэж. За одоо тэгээд сүүлд нь би Монгол яаж ийна гэдэг дээр жаахан тайлбар өгье. За тэр BDM индекс нь ингээд 5 бүрдгүү хэсэгтэй. Тэгээд бид нар энэний эхний 2 индексийг ашиглаад байгаа. Бид нар улс төрийн эрх чөлөө гэдэг бол сонгуул шударга явагдаж гэнэ үү гэдэг энэ дээр харж байгаа. Тэгээд энэ либерал индекс дотор нь нөгөө засаглалын эрх мэдлүүдийг ингээд зөв хуваарлаад тэд нь бие бинийгээ хянаад байна уу гэдгийг авч үзэж байгаа. За энэ. За тэгээд ингээд бүр эдгээр ингээд нарийн задрагаануудтай энэ дотроо дахиад ийм нарийн задрагаануудтай байхгүй. Тэгээд Монгол юугаараа муудаад байгаа юм. Юунаас болоод муу индекс аваад байгаа юм бэ гэдгийг та нар эндээс харж болно л доо. За энийг демокраси бол их муу байгаа юм байна тий. Нэг улаан демокраси. За энэ нь юу вэ гэхээр энэ хараа энэ байсан дээ сая. Энэ үү тий. Хараа ингээд хилэлцүүлгийн ардчлал буюу ингээд нийтээрээ зөвшөлтсөд ямар нэгэн юмд хүрдэг байдал бол Монголд баг хамгийн муу байна гэсэн. За тэр. За яг тэгш боломж бүрдүүлнэ л гэдэг байгаа. За энэ бол яг бас жаахан үнэлэгдэнэ. Манайх чинь нэг сонгуулийг бүх хүн өгж болдог үг мүгээ бас хэлэх гээд байдаг учраас эдгээр чи гайгүй. За тэгээд эдрээс ингээ хараад байхаар бид нар юу болоод ирж гэнэ вэ гэхээр хамгийн сайн нь нэг
тэр нэг ийм тэгш байдлыг үүсгэж байгаа юм гэж үнэлэгдэж байгаа байхгүй. За тэгээд нэг энэ дундуур нэг ийм байна. За тэгээд энийг бид нар ардаар дээр байрлуулахад сүүлийн үед юугаараа хамгийн муудаад байна гэхээр шүү дээ, тий. Бүх хүн сонгуульд орж чаддаг. Энэ бол дажгүй. Тэгээд албан тушаалууд нь уулын сонгуулаар ингээ гарч ирээд идэг. Ямар ч байсан гадаад өнгөндөө бол айгүй гоё байгаа. Гэтэл бид нар яаж ийм вөхөр яг шударга явуулж байгаа юу сонгуулаа гэдэг асуудал маш муу. Тэ? Нэг асуудал нь байгаа. Тэгээд энэ үг хэлэх хэвлэх эрх чөлөөнүүд ингээд ер нь сүүлийн жилүүдэд тэгээ хумигдаад байгаа юм байна. Одоо тэр чинь ингээд дотшоогоо яваад байна шүү дээ. Энд 2000 онд тийм байсан Монгол 24 онд тийм болчиход байгаа гэсэн үг шүү дээ. Улам бүр ингээд чангалаа муутгаад байна гэсэн үг. За нөгөө юу институт хууль дээдлэх ёс талаас ингээд харахаар бид нар яаж ийм вөхөр бас ингээд юу гэж байгаа. Парламентийн одоо хуулийн хязгаарлалт энэ шүүх эдэр дээр маш муу. Энэ ер нь бидээс харагдал байгаа дөө тий. Одоо шүүхтэй итгэхгүй шахуу хүмүүс бага юм ярьж जैन тий. Үндсэн хуулийн цэцэн ч үнэн ч юм хийгээд байгаа юм бодлоо ч юм хийгээд байгаа юм итгэхгүй юмнууд хийгээд дээ штэ. За эдийн засгийн хувьд бид нар юу нь илүү сайн яваад юу нь муудаад байна вэ гэдэг асуудал. Нэг хэсэг бид нар ингээд нөгөө төрийн эдийн засгт оролцоог багасгаад ингээд эдийн засгийн либералчлал маш хурдтай сайжирсан байхгүй. Одоо тэгээд бас төр чинь нэлээ оролцоод идэг болцсон шүү дээ энэ. Тийм. За тэгээд энэ өмчийн эрх гэдэг юм л одоо Монголд хамгийн муу байдаг. Тэр чинь хэний ч очиод дээрэмждэг шахуу юм болчиход байгаа тийм. Тэр талаас энэ. За худалдааны либералчлал яг та тэгээд бүгд л худалдаа хийгээд байгаа юм шиг байна. За энэ мөнгө бол бас гайгүй. Бид нар ч бас ингээд нөө чөлөөтэй мөнгөний нааш чааш нь оруулаа. Тэгээд бизнесийн регуляшн бас дунд зэрэг гэж үнэлэгдэж байгаа. За тэрийг ардаар дээр харах юм бол бас л бид нар чинь гадна талын хүрээн дээр байвал пүп маш гоё уулсан шүү дээ тий. Гэтэл бид нар ингээд энэ нь бас жижигрээд байгаа л гэсэн үг. Тэгээд тэр дотроо энэ өмчийн эрх, хууль дээдлэх ёс гэдэг юм маш муу байгаа гэсэн. Тий. Ингээд манай эдийн засгийн эрхчлөө хаагдаад байна. Тэгэхээр сүүлийн үед тэр хоёулаа ингээ муудаж үнэлэгдээд байгаагийн гол шалтгаан нь тий минь байна. Бид нар хэдийгээр ингээд сонгуулаар ингээд дүрн бүх хүнээ оруулж байгаад айгүй гоё сонгоод байгаа ч гэсэн тий цаана нь хуулийнхын механизмууд зөв ажиллаж байгаа юу? Институтууд нь яг дүрмээрээ зөв ажиллаж байгаа юу гэдг нь ноотон байна гэж олон улсын экспертүүд үзээд байна л гэсэн үг шүү дээ. Тий. Эдийн засгийн хувьд бид нар энэ нөгөө хувийн өмчтэй болгоно гэж хэлчихэд тэр өмчийнх нь эрхийг хангаж байгаа юу гэдг нь маш муу гэдэг үлдэнд хүрчээ гэж. За тэгээд сүүлд нэг жахав улс төрчихгүй тий. Энэ бас бит хоёр энэ дээр нэг судалгаа хийж ирсэн. Тэгэхээр ийм байна. Шинэ улс төрийн макроэкономикс гэдэг нэг онол байдгийг. New political economy гэдэг. Тэгээд тэр нь яаж юм гэхээр ер нь юу улс төр эдийн засаг хоёрыг хооронд нэг холбож авч үзэж байгаа тийм онол тий. Өөрөөр хэлбэл эдийн засагт улс төр нөлөөлдөг гэж үзнэ. Нөлөөлдөг үстэй тий. За тэгсэн чинь тэрийг тайлбарласан юм хөөрхөн загварууд байдаг байхгүй. За нэгдүгээр энэ партизан гэдэг нэртэй энэ загвар дээр улс төрийн хоёр үзэл баримтлал байна гэж үзэж байгаа. Зүүнний, барууны гэдэг юм хоёр үзэл баримтлал байна. Тэгээд зүүнний, барууны хоёр үзэл баримталтаа улс төрийн хүчин ингээд ээлжилт сонгуульд ялаад байвал зүүнийх нь нэг тийш нь чирээл, барууных нь нэг тийш нь чирээл яваад байна гэсэн үг. Тэ? Барууны үзэл баримталтай. За тэгээд намууд үзэл баримталтай үнэнч байх юм бол энэ нь ингээд улс төрийн шалтгаантай эдийн засгийн юм мөчлөг үүсэх хамгийн гол нөхцөл. Яагаад гэвэл зүүнний үзэл баримталтай хүмүүс бол нөгөө нийгмийн хамгаалал энтрийг илүүд үздэг учраас ажилгүйдлийг бууруулах чиглэлд бодлого явуулаад үйлдвэрлэлийг ихсгэх чиглэлд халамжийн бодлого их явуулцдаг. Баруун нь болохоор инфляцийг бариад тэгээд эдийн засгийн эрхчлэлийг илүү өгөөд тэгэхээр ийм тэс хөндлөн хоёр үзэл баримтлал ингээд ээлжлээд явах юм бол сонир болчихоор байгаа ч тий. Тэгээд эдийн засгийг ингээд хөдөлгөөд идэх юм байна гэж нэг тайлбарласан онол байгаа. Тэгэхээр Монголд яасан юм бэ гэдэг асуудал. За Монголд ингэсэн юм бэ. Энэ 96-аас 2000 онд ардсан хүчин анх удаа нэг засаг барьсан юм а. Тэр үедээ ардсан хүчин жоохон барууны хүчин байсан тий. Тэгсэн чинь ингээ барууны хүчин байсан чинь ажилгүйдлийг тавьж туугаад нөхдөөд
инфляцийг харьцангуй ингээд барих гэж оролцсон байгаа. Инфляцийг хамгийн нам түвшинд 96 онд 92 онд 325% инфляцтай байсан Монгол 96 онд гэхэд 6-7% инфляцтай бол доош нь унгаасан байхгүй. Энэ бол яг барууны үзэлтэй намын хийдэг ажил. Инфляцид хамгийн гол анхаарлаа хандуулаад инфляцийг барих гад одоо та нар ингэж байна шүү дээ. Монгол банкн дээр инфляц барих гад мөнгөний бодлогын хөвгөд чангалчиж чинь тий. Тэгэнгүүт нөгөө талаас зүүнний үзэлтэй хүн орж ирэнгүүтээ та нар эдийн засгийг борцоллоо гэж загнаад нь шүү дээ. Тий. Төв банкны гол үүрэг нь инфляцийг барих үүрэгтэй юм чинь тэгж хөдлөн шүү дээ. Яг тэмтэй адилхан ажиллана гэсэн. А гэтэл нөгөө талд нь ман намынхаа ингээд нийгмийн халамж маламж гэж явна шүү дээ. Тэгэхээр дараа ингээд ман намынхан гарч ирээд ингээд ажилгүйдлийг бууруулсан байгаа. Ингээд ажлын байр бий болгосон гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ инфляцаа буцаад 50-д дуудсан байна. За нэг иймэрхүү маягаар ингээд үжил баримтлал овоо ээлжилж ийсэн. Тэгээ байж ийсэн гин энэ 2008 оноос эхлээд энэ хоёрын нөгөө кор үжил баримтлалууд нь хоорондоо сүлэлдээд холилдоод ялхахтаа бит. Энэ учиртай шүү дээ. Нөгөө 2008-аас 12 оны хооронд чинь хамтарсан засаг нэг байгуулаад тэгэл тэрнээс хойш уучраа болгоо байгаад тэгэл ардсан намч мөнгө тараана л гэж үзээд нөгөө намч мөнгө тараана гэж үзчихдэг тий. Ийм байдал байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр ингээд манад өнөөдөр бол одоо улс төрийн намууд нэг их чин үзэл бодолтой ялгарсан тийм байхгүй болжээ гэднийг юм харагдаж байна. За дараа нь бүр нэг аймаар загвар. Энэ нь юу гэхээр оппортунистик үйл хөдлөлийн загвар буюу ашигч үйл хөдлөлийн загвар. Засгийн эрх барьж байгаа хүчин ард түмний төлөө ажилддаг юм а гэж. Ард түмний төлөө ажиллахгүй. Хэний төлөө ажиллах юм? Өөрөөсөө дараагийн сонгуульд ялахын төлөө л ажилладаг гэдэг онол баггүй. За тэгж юу гэд хардъя л та тий. Тэгдэг юм байна уу? Тэгэхээр манай Кенс ахныг буруу юм хийсэн юм шиг байна. Гинэн л байсан юм шиг байна л та. Тий. Ямар буруу юм хийсэн гэхээр ингэсэн эдийн засагт бол улс төр оролцох хэрэгтэй юм байна. Төр оролцох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол энэ зах зээл чинь бас өөрийн дутагдaltaа талтай тэрийг нь төр нөхөх хэрэгтэй юм байна штэ гэж 29-аас 32 оны их хямралын дараа бичсэн зохиолдоо биччихгүй юу. Тэгэхдээ Кенс юу бодож суусан гэхээр төрд ажиллаж байгаа хүмүүс гөөмөн гоё хүмүүс. Нэг эцэг дүртэй. Ингээд зүрх сэтгэл нь ингээд ард түмний төлөө ингээд цоглоод байдаг. Тийм хүн хэрвээ төрд ажиллаж байх юм бол гоё болно. Төр ингээд эдийн засгт оролцоод эдийн засгийг гоё болгоно. Гэтэл 70 оноос эхлээд нэг хэсэг онолчид хэлж эхэлсэн. Үгүй наад төрд ажиллаж байгаа нөхдүүд чинь ард түмний төлөө сэтгэлгүй байдаг юм биш үү? Өөрийнхөө төлөө сэтгэлтэй. Тийм учраас төр маш удаан хугацаанд төрийн эрх мэдэлээр суухал сонирхол байна гэж байгаа. За энэ үнэн байж магадгүй. Яагаад тэгэхээр ийм байна. Өнөөдөр та бодолтой нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргаараа гэд сонгогдсон манай улсын хурлын гишүүд нийтийн эрх ашигын төлөө шийдвэр гаргаж байгаа юу гэдэг асуудал байна. Яг үнэндээ тодорхой нэг шийдвэр гаргах гээд ингээд сууж явахдаа тэр хүмүүс энэ шийдвэрээс манай компанид манай гэр бүл ямар ашиг ирэх вэ гэж бодож байгаа болохоос Монголын ард түмэн ямар бенефит хүртэх вэ гэж боддог юм уу гэдэг. Тиймэрхүү байдал ажиглагдаж штэ. Эцэстээ яаж ийм вэхээр ард түмний төлөө гэдэг лозунтой гарч ирээд яг аминдаа очиод ажиллаад ирэхээр өөрийнх нь төлөө гэдэг лозунгоор ажиллаж байна л гэсэн үг. Тийм байна. За тэгж юу гэдэг асуудал байна. За тэрийг яаж мэдэрдгийг гэхээр зүгээр наазах нэг индикатор байна. Сонгуулийн жилүүдэд санал авахын тулд тийм эвтэйхэн үйлдэлүүд хийдэг төрийн мөнгөөр. Тэр яаж ажиглагдаж байгаа гэхээр сонгуулийн жилүүдэд улсын төсвийн алдагдал ихсдэг. Тэр шараар ингээ гоцоолгоод тавьж байгаа. Тэр үйлдэл 2008 оны хүртэл гайгүй байсан. Гэтэл 2008 оноос хойш 2008 он хүртэл уулаасаа хоёр өөр үзэл баримталтай бие бинийгэж бас тийм үү хянах туу нэг юм уу тийм тогтолцоо байсан юм бэ. Тэрнээс хойш ингээд өвөр дөрөндөө ороод одоо бол ялч улс төрийн хүчин засаг барьсан өрөл үлдэх гэж оролдох юм байна гэх асуудал байна. За одоо хамгийн тодорхой жишээ нь 2013-аас 17 оны хооронд чинь ардсан хүчин засаг барьж хамгийн сүүлүүд тэгтэл 16 он улсын төсвийн алдагдлыг хэд болгоо гараа явсан гэдгийг та нар сайн мэдж байгаа шүү дээ.
Яг сонгуулийн өмнө сайн хашаа, сайн оюутан юу ч хүлээдээс бүтэхгүй их мөнгө цацсан тий. Гэтэл сая 2024 оны сонгуулиар тий нөгөө одоо яриад байгаа нөгөө амар хиний хвчүүлээд баясгалан билүү. Тэрний нөгөө шинэ хоршооноос ахуулаад бас л янз бүрийн аргаар баахан мөнгө туугаад хүмүүст гоё харагдаж байгаа л санал авчиж байгаа. Тэгээ энийг бүр дотор нь битгаар ангилсан. Тэр нь яаж яах вэ? Сонгуул болохын урд жил цалин нэмдэг хамгийн сонирхолтой. Тэр хүртэл цалин нэмдэг. Тэр чинь яаж яах вэ? Хүний ер нь энэ сонгогчдод чинь маш богино ойтой гэж улс төрчид ойлгодог байхгүй. Тэгэхээр 2 жилийн өмнөөс ингээд цэмбэлгээд ирэхдээ нөгөө урд нь үүсгэсэн зовлонгаа мартчихдаг юм байна л. Тэгдэг. Тэгэл одоо ингээд сонгуулийн өмнөх болон яг сонгуулийн жилэл ингээд гоё болгож эхэлнэ. Гэсэн үг л дээ. Ер нь тэгдэг юм байна. Тэгдэг юм байна гэдэг нь эндээс харагдж байгаа. Тэгэд яасан гэхээр сонгуулийн жил болон сонгуулийн өмнөх жил цалин нэмдэг. Сонгуулийн өмнөх жил болон тэр жилүүдэд халамжийг хэсэгдэг. Хамгийн сонирхолтой. Тэр нь бол улсын төсвийн зардал дотор байгаа халамж цалин гэдэг зардлуудыг зураад үзэхдээ энэ дахиад гараад. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр Монголын улс төрийн хүчнүүд ашигч үйл хөдлөл буюу оппортунистик үйл хөдлөл хийдэг нөхдүүд болчихжээ. Энд чинь бол нийгмийн сайн сайхны төлөө жинхэнэ үлгэр ярьж байгаа байхгүй найзууд. Тэгээ бидний толгойг баахан эргүүлээд худлаа яриад байд. Цаанаа бол одоо ингээд төрийн ордонд юу ярьж явж байгаа нөхөр одоо 27 оны сонгуульд хэнийгээ гарах 28 оны сонгуульд хэнийг ялах уу гэж явж байгаа. Эцэстээ тийм л юм байна байхгүй. Юу ард түмний ядуурлаас гаргах маргах. Тийм баг ярьдгүй баг. Тэгсэн мөртлөө зурагтаар ярихаар л хөө биднийг өрөвдсөн юунч гоё юм яриад байгаа тий. Нэг тийм болцсон юм шиг байна гэж. Тэгэхээр бидний явсан зорилтууд маань ер нь болж яах нь эвгүй тал руу явцсан юм биш үү гэдэг асуудал. За тэгээд энэ ингэсэн байдгийг. Ингээд ер нь бол шилжилт 3 үетэй явагдана. Эхлээд эхлэлийн шат гэж байна. Тэгээд дунд нь ингээд нөгөө процессонгоо бий болгоно. Нөгөө шинэ институтуудээ ингээд төлөвшүүлж бий болгоод тэгээд төгөлдрөшөөд нөгөө яг одоо бидний гардчсан гэж хэлээд байгаа улс шиг болох хэрэгтэй байхгүй. Тэгэхдээ ийм 4-5 хүрээнд бид нар юм хийх хэрэгтэй. За гэтэл энэ улс төрийн хүрээнд бид нар 1 болон 2 дугаар үеийн ихэнх хэсгийг хийгээд тэгээд 2 дугаар үеийг зарим нэг юм оромдоод 3 дугаар нь төгөлдрчдийн шат гэдэг юмыг огт хийхгүй байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намууд төлөвшөхгүй байгаа тий. Шал утга нь ойлгохдохгүй юмнууд яваад байна шүү дээ тий. Тэгэхээр би яг зөвхөн нөгөө замын гэрлэн тохионы юугаар авцсан байхгүй. Ингээд ногоон гэвэл ер нь жаахан зөвшөөрөе тий. Шар гэвэл яг тиймэрхүү. Улаан гэвэл огт байхгүй гэж ойлгоо. За эдийн засгийн хүрээнд бид нар үн чөлөөлчихсөн ингээд нэгдлээ тараагаад ховчлаад банкны системийг өөрчлөөд их баг ховчлал хийгээд монополыг жаахан халаад шинэ хөрөнгөтөн баг зэрэг бий болоод тэгээд байжсэн мөртлөө яг капиталист эдийн засгийн тогтолцоо гэдэг юмыг бид нар бүрнээр бий болгохгүй байгаа байхгүй. Өнөөдөр хамгийн үзэн ядагдж байгаа хүмүүс магадгүй Монгол дахь хөрөнгөтнүүд байж байгаа. Тий. Бүр бүтсэн яд. Гол нь тэд нар чинь нөгөө эдийн засгийн системийг бий болгох хэрэгтэй юм шүү дээ тий. Яг л ерөөсөө бол бас тийм дүрмтэй. Тэгээд тэр нь байхгүй. Бизнесийн үйл ажиллагаа зах зээлийн механизмаар үндсэндээ явагдахгүй. Одоо ингээд жаахан том хөрөнгөтүүдэд дуудаж авчирж байгаа. Тэгэхээр төр юм хийгээл ямар яадаг юм дээр ч үлээ гарын үсэг зуруулаад байгаа үстэй авчирч байгаа. Тэгээд байгаа. Тэгээд юм л байгуулвал төрийн өмчт компани байгуулчихад байгаа үстэй тий. Тийм бай. За тэгээд хууль эрх зүйн хүрээнд ингээд бид нар яг үндэ хууль дээдлэх ёс нөгөө rule of law тэрмэр нь тийм. Өөдөө яг эрх зүйн бүрэн төлөвшсөн тийм нийгэм биш болчиход байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд гадаад харилцааны хувьд бид нар ингээд яг хаа ер нь эхлээд бид нар чинь гадаад улс орнуудаас мөнгөгүй дандаа тусламж гуйдаг байлээ шүү дээ. Би өөрөө гадаадын зээл тусламжийн албанд 1996-8 онд ажиллаж байсан. 2 жил Японд зохион байгуулсан донор орнуудын уулзалтанд очиж гуйлга гүйцэтгэл тийм ажил хийдэг байлээ шүү дээ. Тэгээд жилдээ нэг 300-аас 400 сая доллар амлуулж аваад тэгээд тэрнийх нь тал нь бодит юм болдог байлаа. Тэгэл нэг үеийн станцаа ажилуулдаг болгосон байсан гэдэг юм байна л та. Тэ? Тэгжсэн чинь дараа нь яасан гэхээр бид нар ингээд Дэлхийн банкнаас дид бүтцийн зээл мэлүүд аваад ингээд одоо овоо явж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж эхэлсэн тий. Бүр овоо болсон ингээ 2010-ад оны үе. Юу монголчин бүр ингээд хүмүүсийг аттракшн хийж илэн шүү дээ. 2011 онд Азад болсон уулзалтан дээр ингээд илвгээг очсон чинь ингээд бүр ингээд
хүмүүс дагаж гүүгээд монголч нэг монгол шиг байлаа. Тэгэл байхгүй болсон. Тэгэл ингээл бид нар нэг хэцүү болоод одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтуудаа бараг хөөж гаргаж байгаа шиг байна тий. Дэлхийн том эвслүүд нэг гэдэг жоохон буруу харж ойлгож болохгүй шүү тий. Тэг их бодож байгаад их зөв эвслүүд нь оруул их зүгээр юм шиг. За тэгээд эдрийг хийчүүл хэдүүлээ жинхэнэ зорьсон замынхаа төгсгөлд очих юм байна. Гэтэл одоо саяын замыг харахад ер нь ихэнхдээ бид нар ухарж байгаа юм байна да. Тэ ийм асуудалд хүрлээ. За тэгээд эцэстээ ер нь энэ судалгаагаар юу авч үзв гэхээр бид нар ингээд хөгжлийн онол за тэр дотроо ингээд социалист замаас одоо ухарсан гэж хэлэх нь хаашаа ямар ч байсан ингээд практикаар капитализм руу явсан юм шиг байна. За тэгээ энэ капитализм руу явахдаа тэр институцээ бий болгох шатандаа бид нар алдаж байна гэж. Яагаад алдаад байна вэ гэхээр ер нь бол би юу гэж харж байгаа вэ гэхээр энэ шилжилтийг хийх явцад хүн болгон чинь ижил чадамжтай биш учраас нэг хэсэг хүмүүс боломжид хүрсэн юм байна. Тэр боломжид хүрсэн хүмүүс боломжид хүрээгүй хүмүүсээ л одоо зүгээр ингээд зогсоочж байгаа юм. Одоо гал гацаачж байгаа юм гэсэн үг. Гацаач. Одоо тэгээд бид нар яаж ч улс төрийг одоо ойлгохгүй байчлаа шүү дээ. Тэгээд улс төрийн хүрээнд очиод улс төр бизнес хоёр хоорондоо холилдож хутгалдаад ингээд улс төрийн бизнес ч юм уу улс төрчсөн бизнес ч юм уу тийм юм умтаа болоод ингээд бид нар үндсэндээ одоо ингээд зогсчихжээ гэдэг асуудал байна. За тэгээ тэр нь Хельман гэдэг хүний төрөний хилээдсэн шүү дээ нэг юм Эрен Секин хийсэн нэг хэсэг хүмүүс наад процесс хийж гацгаа хийчих магадгүй шүү гэсэн. Тэгэл гаццсан юм шиг байна гэж ойлгогдчихээ тэ. За тэгээд одоо яах нь вэ гэхээр энэ микро төвшөнд ингээд сул институцтэй улс орнуудад бизнесийн орчин нэг хөгжихгүй байх гэдэг дүгнэлтүүд бол зөндөө байгаад байгаа байхгүй. Гэтэл сул институцтэй байгаа улс орн бас хөгжихгүй юм байна гэдэг тийм байдал эндээс харагдчихэ тий. За тэгээд одоо хэдүүлээ ер нь бол нэг ийм юмд хүрлээ. Энэ судалгааны үр дүнд бол тэр одоогийн байгаа онолчид энэ шилжилтгээс улсууд нэг газар очино гэж байхгүй байна. Гэдгийг яг бодит одоо датан дээрээс ингээ 2 3 4 хэсэг болоод явж гэн шүү наад болчихно гэдгийг бол олж харж чадлаа гэсэн юм байна. За тэгээд бидний ашиглаж байгаа материалууд гэхээр иймэрхүү юунууд гол онолууд нь байдаг юм билий. Тий. Тэгэхээр одоо тэр институцийн гол онолчид гэдэг хүмүүс чинь тэр шүү дээ тий. Одоо бид нар нэг үндэстнүүдийн доройтлын шалтгаан гэдээ орчуулчлаа яалаа тий. Тэр ном энэ төр тий. Тэгэхээр эдгээр энд чинь ерөөсөө бид нар яагаад доройтоод байгаа гэдэг асуудал нь бид нар дөрмээрээ юмаа хийхгүй л гэсэн. Уул нь дөрмөө тодорхой болгоод яг бүх юм дөрмээр явах юм бол бид нар амжилтанд хүрч магадгүй. Гэтэл дөрмийг санаатаа санамсалгүйгээр гацаачсан юм биш үү. Тэгэхээр бид нар тэндээс бенефит хүртэхгүй болчихжээ гэсэн ийм л юмд хүрлээ. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Policy 2 Thinkers